За Монголыг том маань эхэлж байна. Тэгээд энэ 7 хоногийн сэдвүүд нэлээ өргөжсөн. Тэгээд энд гой гарчигнуудтай заа. Би нөгөө яри ихсэн сэдвүүдээ бэлэн байгаа тийм. За эхний сэдв бол ийм сэдв ба. Даваа далайн үнэт ус ба эхнэрийн үрх гэж байгаа. Эхнэрийн үрх амар тренд болж шít. Эхнэрийн үрх гиснээс одоо ерөнхий сайд оюун эрдэнэ эхнэрийн бэрийнхэн нөгөө цүнхний мөнгийг авч өгч чадлахгүй огцорсон тийм. Нямбаатар ч гэсэн нэг иймэрхүү байдал руу одоо яваад орчих шиг боллоо. Энэ 7 хоногт бол нөгөө хотыг хөгжүүлэх гэдэг, төвжирлийг бууруулах гэдэг ингээл том юм яриад тийм. Нийтийн сайн сайхны төлөө хийж байгаа хөгжиж гэдэг чинь тэгээ одоо боль энэ төр гэл уурсан эсэргүүцсэн хүмүүсүүдийг троолморол тийм. Захиалгатай энэ төр гэл солиорол байсан. Яг үнэндээ бол өөрсдөө ямар хөгийн адгийн амьтад байсан бэ гэдгийг баримтууд нь гараад эхэллээ шүү дээ тийм. За шууд эхлэх үү? Ер нь шууд эхэлсэн дээр шүү дээ. За даваа далаагаа ярих үү тэр. За. Өчигдөр даваа далаагийн нөгөө Нямбатартай авахсан зураг үнэн үү тийм? Мэдгүй одоо тэрийг бол өөрсдөө бол 94 онд 16 настай байсан гэдэг. Тэр бол багын худлаа юм байл шүү дээ. Худлаа тий. Тэр зураг нь худлаа юм тий. Зураг нь худлаа юм бил. Тэр нь юу яг вэ? Бас ингэ жоохон залруулах хийж явахгүй бол тийм ээ. Бас шууд гүтгэхэд явуулаас хийсэн юм да тий. Би одоо бүгдээрээ л мэдсэн болохоор тий. Бүгдээрээ л мэдсэн шүү дээ. Даваа далаагийн одоо тэр холбогдлолтой хүмүүсүүд яасан ийсэн ихнэр тэр одоо дүүгийнх нь компани одоо 3 сарын дараа суусан ч гэсэн төсөө өдөртөж усны дараа тий. Би ерөнхий сайд шийдвэр гаргаад засгийн газрын хуралдаанаар нь туулын хурдны ламыг зогсоочлоо. Энэ дээр нэг муухай юм харагдаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхлээр энэ туулын бургасыг хятцсан тий. Өчнөө мод сүйтгцэн. Бодитоор тийм бодитоор тэгээ ингээд зогсчлоо одоо баг зогссон юм чи одоо тэгээ яахтай бид нар хөгжлөөс ухарлаа авах нэг юм солиороо сууж идэг. Даваа далаанд тэгтэл толгоондох ус ургацсан тий. Туулын бургас ятгцсан. Уг нь бол даваа толгойн ус байхгүй болоо туулын бургас үлдсэн бол Улаанбаатарчуудад хэрэгтэй байхгүй юу тий. Тэгээ би энэ үсийг ярмаар байгаа байхгүй бүр өдөөд байгаа юм тий. Энэ хүмүүсүүд одоо төрийн албаа хаагч ийм хүн цалин өндөр мөнгөтэй байж болно. Цалин өндөр гэдэг ус суулгахад одоо чинь ус суулгах ингээд юуг нь харсан чи даваа далаа хэмгийн тэр одоо алцарсан усыг ургуулхад бол ер нь нэг суулгахад бол 5-8 сая төгрөг шаарддаг. Тэр чинь хамгийн сайнаар нь тавилж байгаа. Тийм. Тэгээ одоо хилчээ хийлгсэн ч юм уу юу хаашаа ч хийлгсэн тий. Тэгээ энэ бол зүгээр нэг жирийн төсвийн одоо төрийн албаа хаагч юм бол 3-4 сарын цалин баггүй тий шүү дээ. Тэгэхэд эдгээр ийм тансаг тэгэхээр ардталт нь одоо нэг сайхан ярианыхын цаана хідэн тэр бумаар нь гусж юм тий. Тэгээ өвөөгүй бүр ичигчгүй тэрийг ингэчээ тэгээд ингэ. Одоо нэг ийм юм байна л да. Одоо бид одоо ер нь тэгээд ийм юу болчлаа. Одоо бүр цайчлаа тий. Авилгалтай тэмцэх газар нь прокурор нь тий. Жишээлбэл одоо та бид гурав нэг нийтийн албан тушаалтан байлаа. Даганбайрах цагдаач гэдэг юм та эмч гэдэг би нэг цэцэрлэгийн багш байл. Бид нэг одоо хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тэр 22-1 гээд гэмт хэрэгчин бол нэг эмчит би одоо уучгаа чагнуулаад 2 ааруул тавиал баярлалаа эмчиг гэхэл одоо ялагчаа татсан явж байгаа кейс биш шүү дээ. Одоо ховд баяуулгын ийм юмнууд. Тэгээ яг тэр нэг баасан хүүг нэг яриад байсан шүү дээ. Одоо Тэмүүжин бол одоо цайд болох болгондоо ингээд хорлдог. 22-1 гэж чи ерөөсөө л нэг юм өрсөлдөгчөө намнах эсвэл тэгээд нэг юм авилгатай тэмцсэн гэж харагддаг. Одоо тэр нэг дэлхийн индекс, авилгалын индексийг нөхөхгүй л ингээл хамаагүй хүн хамж ягаал. Тэгсэн чи одоо юу гэдэг бид нарт бол юмч хэрэгтэй шүү дээ. Яг одоо мэдээж менежментийн либералчлах асуудал ч юм уу, зардал мөнгө менежментийн асуудал бол байна эрүүл мэндийн салбар. Гэхдээ бид нар өнөө шөндөө ч юм уу одоо тий өнөө маргааш бол бид нар энэ салбарыг мэдээж шинжилж чадахгүй. Тэгэхээр бид нар хамгийн ойрын ажиллаж байгаа хүмүүс юмч байна. Цагдаа байна. Тэнгүүд одоо энэ 22-1 гэдэг заалтаар бүгдийг нь харгаж байгаа. Тэгээ энэ одоо хүнд үйлчлэлтгүй вэ гэхээр зэрэг даваа далаа ч юм уу, Нямбаатар ч юм уу, оюун эрдэнэ ч бид нар огт үйлчлэлтгүй.
Цаана. Одоо жишээлбэл сая бид нар уншлаа шүү дээ. Амар тоо гарч шүү дээ. Тэр өдийнх 80 200 тэрбум нь 200 тэрбумаар даваа далайгийн эхнэрийн данс руу ороод дээ шүү дээ. Одоо компанийн данс руу ороод дээ шүү дээ. Тэгээ эн чинь одоо тэгээ ашиг сонирхол биш юм уу? Хэрэв бид нар өнөөдөр нийтийн албанд шалтан байсан бол 2 сая төгрөгөөр бид нар үнэхээр хадан гэрдээ заларсан байгаа шүү дээ. Тэгэхэд одоо энэ ашиг сонирхол энэ их 80 төгрөг яг гоо цаана энэ ч одоо нөгөө төрийн данхар бүтцэл яваад байна л да. Төрд ийм их мөнгө байна, эрх мэдэл байна. Дээрээс нь эн чинь байхгүй мөнгийг босгоод одоо үрээд байгаа хүмүүс шүү дээ. Бид нар зээл тусламжлаа. Тэгэхээр энэ дээр ямар асуудал үүсэж байна гэхээр манай энэ хуулийн байгууллага тогтолцоо тэр чиглэл энэ мөнгөнд зүгээр орчуулж би хардаад байгаа байхгүй. Тэрнээс одоо тэр чинь хэрвээ би нэг одоо бас төрөний жишээгээр бид нэр ингээд нэг юм нийт албан шалтгаан байж байгаа 2 сая төгрөг авч байгаа л гэсэн бид гардуулаад өнөөдрөндөө шууд бараг 461 рүү ачигдж байгаа л яаралтайгаар гэж барьж байгаа. Тэгэхэд 200 тэрбум төгрөг одоо манай авилгалаа тэмцэх газар ч юм уу прокуроруудад юу ч биш болчиход байна шүү дээ. Тэгээ одоо тэр мэдээгээр бичээд төгсөх бас тэр сэтгүүлч бичсэн байлээ шүү дээ. Энд чи одоо зөндөө комиссарууд нь дарга нар нь одоо Эрдэнэс 5 толгойг шалгаж хагаад тэр хүнээ ялсныхаа шагналтанд тэнцэнэ авч дарга болоод байдаг. Эсвэл нүүрсний нөгөө сий зөвшөөрөлтөй машин явуулдаг байдаг. Одоо ингээд ерөөсөн ийм хулгайлын хувирыг зүгээр л энгийн байх ёстой юм мэт ойлгочлаа. Одоо энэ чинь ингээд нэг юм байгаа байхгүй. Бид нар ингээд ер нь мөнгөний одоо мөнгөнд дэвсгэрт ч юм уу тийм валютын баг мэдрэмжиг болчихлоо шүү дээ. Харин сонсоор балаа болчихлоо. Бүр одоо бүр саяар ярддаг байсан бол хэдэн зуун сая боллоо. Тэр одоо 80 болчихлоо шүү дээ. Одоо баг их 80 болчихлоо. 2.3 их 80 хүрхгүй гэдэг чинь тэр нь. А гэтэл зүгээр эмчийн юм дээр 10 50 гэж оогоос хэлнэ шүү дээ. Тэр чинь нөгөө нэг авилга авчлаа л гэж ойлгох гээд байгаа байхгүй тий. Тий, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тэр чинь тэгэл хулгаал одоо юу гэдгийг нөлөөлж ин давуу байдал олгож байна. Одоо энэ дэр нэг ийм тайлбар өгдөг шүү дээ. Ингээ нийгэм сүжиг хараад байгаа юм л та. Хүмүүсийн тайлбар шүү, монголчууд бидний тайлбар шүү тийм үү. Гэхдээ тэгээд яагаад нэг юм дэлгүүрөөс бараа хулгаалцсан, зарим хулгаалцсан хүүхдийг тэр олигархын хажууд эн чинь морь шудраг юм гээ тий. Бид нар чи ер нь нэг юм хулгайлах бол хэмжээнээсээ шалтгаалаад баг юу болчлоо гэдэг юмыг л ярих гэдэг шүү дээ. Хулгайлал хулгай шүү дээ. Тийм шүү дээ. Хулгайлал бол ханшаартай болоод тий баг гавьяа шиг л болчихж байгаа юм шүү. Гүү хулгайлал хулгай шүү Тий. дээ. Хүүхдтэй битгий тийм зааж өгөлт. Тийм яг үнэ. Гүтэр чи хулгай зарим хулгайлж ийн гэдэг чинь том болоо заримнаас илүү өөр том зарим л хулгайлах нь шүү дээ. Хулгай болохгүй гэдгийг ерөөсөө бүгд тэр хүлэн зөвшөөрчлээ. Яг Яагаад худлаа ярих хэвтэй юм? Яагаад хулгайлах хэвтэй юм бэ тий? Одоо тэгээд ингээд заримны мөнгө нь ингээд айхтар ингээд юу ингээд яал нэг ишигний эрэг мэрэг болохоор л ингээд бүр шууган гута 200 хэдэн тэрбум юм болохоор ч ингээд бүр за энийг баг улс төрийн дээгүүрөө баг аргалчих واخ гэдэг юмыг л иргэдэд суулгаад байгаа байхгүй. Муужруулна гэдэг шиг тийм. Одоо тэгээд энэ хамгийн шог нь эдний хулгай их боломжийг бид нар нуруугаар дээр үрээд нь шүү дээ тий. Нийслэл 6.5 их 80-ийн төсөвтэй болчихлоо тий. Бүр эн чин одоо 10 жилийн өмнөх баг улсын төсөв шүү дээ. Улсын төсөв чинь 8 их 80 гэж явдаг байсан шүү дээ. Гэтэл ийм их мөнгөтэй болсон. Ийм их мөнгөөр хулгай ихгүй эднэр яах юм бэ тий. Тэндээс ерөөсөө л энэ үхэн хатан бүгдээрээ л тэр одоо хотын дарга хотын удирдлаггүй руу зүтгээд идэг нь. Ерөөсөө л энэ мөнгө хийдэж байгаа. Тэг өөрсдөө төсвөө бүрдүүлээд өөрсдөө гусдаг болцсон тий. Одоо хамгийн бүр хөгийн тэр иргэдийн хурлын одоо энэ нөгөө хулгай эргүүдтэй тий. Төлөөлөгчд нь төслийнх нь өдөрдөгч мэддэгч болоод ингээд болцсон. Нөгөө сөрөг хүчин гэж ийсэн арчилсан нам хүн намын нөхдүүд нь тий. төслийн өдөрдөж. Гэхдээ бүгд л ингээд хөдөлгдүүлсэн бүр. нөгөө хувь биш хүртэн гэдэг зэ. Яг хувь биш гэхээр одоо бид нар нэг юм хүүхэд байх та тийм 90-ад оны нэг хүнд үе даван туссан нөхдүүд байхгүй. Уг нь бол яг өсгөө үлэнтэй нөхдүүд чинь бид нар байх хэрэгтэй байхгүй. Тэгвэл нийтээр тийм болоогүй шүү дээ тийм. Юм болоогүй шударгаар л амьдарч чинь. Тийм. Тэгвэл амьдралаа сайжруулахын тулд машина, орон сууцаа бүх юм ажил мэгзээ сайжруулах явж чинь тийм. Яг. Тэгэхэд бид нар бол ингээд эцэг ихээсээ нэг мах чанаад өгсөн чинь нэг толгой хоогаад идсэн ч гэсэн ингээл хүртээдэг үстэй. Одоо тийм тэр бол яг бид нар ингээд хоол хүнсээ хэцүү үед хоогаад иддэг гэж. Одоо бол ингээд төр нь одоо манай үсгэд ойлгох хэрэгтэй байхгүй. Данхар төр гэдэг чинь юу гэхээр
асар их мөнгө байна. Тэрийг ямар нэгэн байдлаар зарцуулах хэрэгтэй тийм үү? Тийм нэг төсөл, ийм нэг төсөл. За магадгүй нэг дүүргийн албан тушаалтан энэ саксны шийдээ чинь ер нь хороолоор нь бүгдийг шинжилчих гэх юм бол уг нь хүн хардах хэрэгтэй байхгүй. Энэ ямар мөнгөөр хийгээд. Яг Тэр энэ хүн хийж байгаа нэртэй тэг магадгүй их хурлын сонгуульд ингээд өрсөлдөх байх. А тэгэхэд тэр нь аав ээжээс нь татварлцсан мөнгө үл яах. тийм яг Цалингаас өгдөг мөнгө тийм үү? тийм. Бүгдийг цуглуулж авахаар тэр чинь асар хэмжээний мөнгө болно шүү дээ. Тэгэхээр ер нь бол их хурлын гишүүн дарга нарыгаа бид нар ямар нэг юм төсөл санаачлахаар л ер нь эргэлзэх л ёстой юм байна. Ер нь бол Тийм. ямар мөнгөөр юм. Бид нар одоо орлогынхоо 10%-ийг орлогын албан татварт тий. За 3-аас дээш сая төгрөгийн салентай бол тэгээд 20-30 гээд ингээд явчихж байгаа шүү дээ. Шаталсан татвартай болцсон. Тэгээд дээр нийгмийн даатгалд эн чинь яг үнэндээ нийгмийн даатгал гэдэг нь татвар шүү дээ тий. Ингээ хусцсан. Одоо ингээд нийтдээ 25%-ийг нь бол шууд ингээд хураалагчдаг. Тэгээ ингээд бусад хураамж татвар эднэрийг ингээд тэгээд орлогынхаа талыг нь ерөнхийдөө бол татварч өгчөж байгаа. Тэнгүүд л тэр татварыг аваад эдгээр тансаглал яадаг, ус суулгаал яадаг тий. Үсээ суулгал халтсан толгойд ийм байлаар ичих болчиххаагүй болцсон. Тэгэхээр одоо энэ авилтаа тэмцэх газар ажиллаа хий. Ер нь л би энэ авилтаа тэмцэх газрыг бол татан болгох ёстой л гэж боддог. Тэгвэл энэ зүгээр нэг юм өөртөө юм баг бүлэглэл шахах болсон тий. Тэгээ одоо ингэ тэнэгч хүн харж штэ. Одоо нэг тийм хааныгаа эсэргүүцсэнгүүд тэр нь шоронд ордог тий. Эсвэл нөгөө үгэнд орохгүй, дүүн үгэнд орохгүй хажуу ойрхон хүмүүсийг ингээл цагдаа хорчдөг тий. Тэгэл үгэнд нь ороод за би ер нь 28 он дахиж дэвшихгүй. Би ерөнхий сайд болохгүй гэнгүүт тэрийн сорл чинь. Одоо яг ийм л юм болоод байна. Одоо ингээ намайг ингээ ярихаар би нэр хэлэхгүйгээр хэний талаар яриад байгаа шууд ингээ толгойд бууж байгаа шүү. Энд ч одоо ингээ мэдээ бичээл идэг хүмүүс ингээ уншаал идэг. Одоо энд бүр таслаа. Тэгээ одоо жишээл бидний татварын мөнгө бол эднийг дийлэхэ болцсон шүү дээ. Одоо бид нар ирээдүгөөс аваа явж байгаа. Одоо хятадаас маш их үр тавьж гин, зээл тавьж гин. Хятадаас авсан гэж бид нар хардах эрсдэл байхгүй. Яагаад хятадын компаниуд ийлгээд байна гэдэг чинь шүү дээ. Юм авцсан. Тийм. Одоо тэр харбины гэрээгээл ингэж чинь яг зүгээр данхал ганц юм үнийг хэлчихлээ шүү дээ. 19 лөө 19 оноос ирж байгаа 11 оноос ер нь энэ одоо элбэгдэрж мэрж өөр ямар засгийн газрууд эдэн тэрнээс хойш ингээд ер нь зээлийг төрүүлэл авцсан юм билээ шүү дээ. Ер нь бол 250 сая доллар. Элбэгдэржийн нэг 2-3 пост сая яваад байл шүү дээ. Тэр UPN цэгийн сайт дээр. Тэр нь зөвхөн элбэгдэрж нөөрөө ярьсан юм уу? Эсвэл вебсайт нь хандсан юм мэд. Тэгэхээр ер нь энэ дээр бол ерөнхийдөө л та нар ингээл ясаа хамгаалах гэсэн юм байна тий. Миний ямар ч ялгаа байхгүй. Данхар төр ингээд тийм үү? Тийм. Асар их мөнгөний эрх мэдэлтэй мөнгөийг ямар нэгэн аргаар ингээд бүрдүүлсэн хүнд бол тэр дүрн солихдох юм бол хамаагүй. Харин яг наадах чи бэлдэж байгаа. Ардсан нам, Монгол ардын нам, хүн нам ингээд ялгаатай юм шиг харагдаад л бас яг л адилхан. Яг үнэ. Одоо энэ ер нь хамгийн өндөр төсөвтэй одоо хууль хяналтын байгууллагуудаас нэг нь авилгатай тэмцэх газар шүү дээ. Тэгээ хамгийн хогийн нэг зүгээр нэг мүү цэвэрлэгч хөрхий нэг мүү эмч багш өөр юу гэдгийг тэднийг л бариалах гавьяа болцсон юм шиг босоод ирдэг тий. Гэтэл энэ олон тэр бумын хулгайч нарыгаа яагаа шалгахгүй байгаа юм тий. Яагаад эднэр энэ хийх ёстой хамгийн нөгөө хэд нь баримттай шүү дээ. Тий. Хийх ёстой одоо энэ шилэн насан дээр өөрөө хийсэн бол амаараа хийсэн бол тэр чи баримт биз дээ. Баримт шүү дээ. Тэр нь тийжшилжүүлсэн тэрийг авсан тэгэд үгүй яриад байгаа шүү дээ. Хөө одоо эн чин юу гэдэг нь даваа далыг ихнэр зөвөр нийслэлд ажиллахад л өөрөө иж ажих сонирхол байхгүй баг. Нэг ажлын албанд ажиллахад тэгэхэд 200 тэрбум төгрөг авчаад байна гэдэг чи одоо бүр 200 тэрбум гэж баримт үстэй. Баримт шүү дээ тийм. Тэгэл хүмүүс тайлгээл тавьчихсан л одоо нийт хүмүүс яриад тэрийг үгүйсгэж чадахгүй л хэлээ шүү. Би юу яасан тэр үед бол яг бол нэг гэрт ороогүй гэсэн. Бүр нэг тэнийг хүн уурж байгаа юм шиг эргүү юм. Яг өөрсдөө шиг яг эдгээр нэг юм имиж нэг тийм тэнэг царайтай шүү дээ. Тэнэг юм ярьдаг. Ингээ бүр мэдэн бодол гэдэг шүү дээ. Монгол хэлээр бол тий. Тэнэг царайлаа тэгээд 3 сарын дараа гэрэлтэй батсан байлж шүү. Одоо нэг ийм тэр үед шоролдог л байсан байгаа. Гэхдээ одоо нэг юм боддөг юм. Бид нар эхнэрээ хүндлээ л та тийм үү? Тийм шүү дээ. Тийм үү? Тий. Нэг мөнгөний асуудалд орчоод эхнэртэйгээ чинь би гэрлээгөө зүгээр
нэг явуулдаг байсан гэж хэлэхээр бас Тэр мэрийн айгу одоо нэг гэрт байгуул айгу муухай шүү дээ чинь. тэр мэрийн хүртэл тоохгүй байгаа шүү бүр. Тэр хүний эхнэр гэдэг чинь одоо нэг биеийн тал гэж монголчууд ярьдаг шүү дээ. Аль ч соёл ярина шүү дээ. Нэгэн бие болцсон нэг бие. Тэгвэл би өөрөө тэр үед нь бол суугаагүй байсан. Тэгэхдээ ингээд одоо ингээд тэгээд нэгэн сүлжээд бичиж дарга олчих годсон сууж байгаа юм шүү дээ. Одоо өөрсдийнх нь яриаг. тэгэхээр одоо эхнэрийг муулаад байгаа юм уу? Эхнэр нь нэг дарамжиж шүү дээ. мөнгөтэй хүн хараад суудсан гимэрч юм шиг те. Айгу муухай байхгүй. Энд чи өөрийнх нь хүн шүү дээ. Өөрийнх нь нэр хүнд дэвч. Яг Миний эхнэр нэр хүндтэй бол би л нэр хүндтэй байна үст. тийм шүү дээ. Хүүхдүүд мөн нэр хүндтэй. Тэр яагаад бодохгүй. Тэгээд одоо чи нэгэн сүлжин дээр бичиж шүү дээ. За энэ хотоос төрсэн эхнэр авах юм бол тендертэй явах юм. Тендер хүнжилтэнд ороод. Шигнад бичиж штэ бүр арга гараад. Одоо тэгээ хүнжилтээ ороод ингээд одоо эхнэр нөхөр чим чин оройн хамт унтдаг л байлгүй те. Тэнгүүд ана 200 тэрбум байгаа штэ. Тэгээ одоо энэ залуу хүүхдтэй хэлэхэд бол энэ бэрүүдийн холбоо болох хэрэгтэй байхгүй тий. Нэг дөрөж иргэлж дээ. Зарчны бэрүүдийн дарганы бэрүүдийн холбоо. Хөргнөч байгаа л баг Тий. Байж л байгаа шүү. Одоо эхнэр бэрүүд гэхээр бас энэ чи эмэгтэйчүүдтэй нэг доош нийх гээд байгаа ч. Тий. Одоо энэ тийм байж болохгүй шүү. Одоо хөргнүүд байгаа зөндөө хөргнүүд байгаа үстэй. хадмынхаа талаар нэг юм бичээл гэдэг залуу байдаг шүү дээ. Сайд нөгөө нэг соёлын сайд. Хөөрхий тий. Хөөрхий юм бичдэг. Айгүй хэцүү тий. Хэцүү Сайн бах уу. хүүхдээ сууждаг багтаа нөгөө баахан юм хусцсан тий. Сангууд юм хусцсан. За өөр юм болов гэдэг шиг тий. За одоо тэгсэн чинь бас л одоо энэ хотын л асуудал байна дөө. Нөгөө Хотоос амьсгал. нохоо гэвэл тэгэл хинтээ холбоотой гэдгийг бол бүгд л мэдж байгаа тий. Нохоо юу тий. Стик гэдэг нохоо. Манай нэг Тэр тэгтээ яг тийм пост явсан юм уу тий. Тэр чинь нохонд тустай Instagram дээр байдаг. Жерки гэдэг нь яг ер нь бол манайхаар борцсон шүү дээ. Хатаас өхөр юм ах юм уу. Хатаас. Яг үйлдвэр Нүнийч мах хатаж болох. Яг үйлдвэр аргаар хэрэгтэй. Борц чинь байгалийн аргаар үст. Тэр нөө жерки гэдэг чинь манайхны борцлохгүй. Тийм. Гэтэ яг манайх ч хийдэг хэсгийг сайн мэдгүй. Ерөнхийдөө Борцсон чинь нэг усын ягаа тий. Гэтэ тэр чинь нэг жерки хэдүүлээ лаа тий. Тэр нохоо чинь Instagram-тай юм байна. Нөгөө селфи мэл хийх юм билүү. Бүр Японы нохоо л шүү дээ. дагчгүй шүү дээ. Италийн Колосеум дээр Францын Эйфелийн цамхаг мамхаг дээр л явж байдаг. Дагч надаас бүр илүү Instagram-д байна. Гоогүй тэгээ гол нь эн чинь нөгөө нэг одоо бид нар ингээ одоо бид гурван хин нэг нь баяччихвал бас жоо хард сэрд хэрэгтэй шүү дээ тий. Яач юу энэ одоо Гинтэйгээ цоорчоо. өв залгамсаад авчаа. Үгүй яг эргэн уусдаг харддаг яа болдго юм бэ чинь тэр нь асуудал шүү дээ. Тэгээ эднэр одоо Тэгэд одоо ингээд чинь энэ Жөрки гэдэг чинь бас хэрэг барагтай хогвол жирхгээр холддог байхаа тий. одоо ингээд манай баг үе тэнгийн шахвал залуучууд байгаа дээ шүү дээ. Оюутан Нямбаатар энэ хинтийн хоёр нөхөр бид нар үүсч өссөн. Гэхдээ энэ хоёрын өсөглөнг бол дийлэхгүй байхгүй бид нар хотоороо улсаараа дийлэхгүй шүү дээ. Тэр өхөн тэгээд хүүхдүүд нь дийлэхгүй. Такси хөслөө л үздэг хуцаас хосч байгаа байхгүй тий. Тэгснээ ингээд нэг л хүн ингээд зангирсан нэг хогийн нөхөр. Тэгээд тэгснээ одоо тэгж ярьж байгаа. Энэ нөгөө нийслэлт чи одоо өнгөрсөн онд гээд ингээд өнгөрсөн хугацаанд 600 тэрбум төгрөг байсан баха би амдраагүй бол 24 25 онд зөвхөн хашлаг бордюс олоход тавьсан байгаа байхгүй. Гоо үзэмж яриад те ингээд солиорол ингээд өгдөг. Тэгснэ энийг хийхин тулд нөгөө түүц мүцнүүдийг зүгээр өөрсдийнхөө амжиргааг залуулаа явж байгаа иргэдийг 1000 гаруй дүүцийг ачицсан. Тэгчээд яг энийг нь асуугаад нөгөө нохоо мохоо гэдэг ингээд тэгсэн чинь Нямбатар тим юм яриад байгаа байхгүй. Бүр та нар үзэр. Энэ ингээд шантаажлаа яваад идэм гэснээр түүцээ би чамд юу яасан биз дээ 10 сая төгрөг нөхөө олгоор өгсөн биз дээ тэгшэж байхгүй. Энэ чинь юу вэ гэхлээр Нямбатар халааснасаа гаргаад өгөө шүү дээ. Нийслэлийн төсвийн мөнгнөөс татвар төлөгчдийн мөнгнөөс өгж байгаа нь овшин шүү дээ. Тэг чи өөрөө өгсөн юм шиг. Энэ үйлдэл чинь өөрөө би буруу шийдвэр гаргасан гэдгээ батлаад байгаа байхгүй татвар төлөгчдийн мөнгөд нөхөн олгоор олгоод нь шүү дээ. Өөрийгөө барьж өгөөд нь шүү. Ингээд тэгээ нөгөө хууль хяналтын байгууллага нь хайшваа. Тэгээд ингээд энийг нь ярьж байгаа асууж байгаа сэтгүүлчдийг чи хэний захиалга ингээд өөрөө бүр хужаагийн захиалга тэр нэг орлогч нэг юм шиг хужаагийн компаниас баахан бордюр авчирж байгаа шахсан шүү дээ. Одоо тэгээ энэ бордюроо солиос сууж идэг. Одоо тэр орлогч нэг маа нэг юм байгаа шин тэр нэг
амар баясгалан нөгөө амар төвшин гээд өндөр тэр чинь бүр Нямбатар шиг бүр хэрүүлж болсон. Гоё сурцсан биш хэрүүлэг. Нөгөө нэг их тэр юутэй гоё. Тэр тэгэл нэг 28 он сонгуул. Чи надаас надад уулзаа би тантай уулзаа өстэй гэсэн. Чи тэгээ зугтай гэсэн. За болоорой ч гэсэн. Тэр одоо ихнийтэйгээ ирж байгаа юу те. Хүний төв заччаа зөв. Юу ч болоогүй юм шиг. Энэ юун дээр Жорки дээр нэг маха ярих уу маха ярих. Стек гэдэг байгаа шүү дээ. Одоо стек гэдэг юм. Тэгсэн чинь нөгөө талд нь хотынхны хөөрхийн махыг хангах гад нөөцийн мах хэлтэйд тий. Манай Гамбаяр пост оруулсан мэт тий нөөцийн махыг бол би нөөцийн яс гэж боддог юм билүү тий. Уусаа турж идсэн махыг чинь тэгэл яаж тийм билээ шүү. Тэрийг хамгийн гол нь бас л ахаад 100 тэр бумаар нь ингээ нөгөө нөөцийн мах бэлтгэж байгаа компаниудад өгөөд идэг тий. Тас төрийн дотор. Тэгээд дээр нь бид нар хамгийн инээдтэй махны үнд одоо түүхэн дээж амжилт одоо Улаанбаатар тогтоож шít 30,000 гараа явчлаа. Тэгсэн чинь нөөцийн махны үн энэ жил махны үн өндөр байгаа гэд ойртуулж нэмжээвэл яах вэ тий. Одоо би нэг юм яриа. Би намрын жишээ. За намар Монголд одоо за Улаанбаатар гээл да тийм үү. Хөдөө орон нутгийн хүмүүнийхээ мал маханд ойрхон учраас бас нэг бид нар хамгийн их бохомжоор хотын шүү дээ. Тэгэхэд би нодон намар нэг ийм мессеж оруулахгүй. 11 сарын ихэрч байна. За ер нь бол тэгээд хар ойр хүч чонхороос очиод авчихад л баг гайгүй м харж байгаа л авчдаг шүү дээ. Тэгэл нөгөө за нэг жоохон ярих уу их мэнжээр аавал маавал гэл те. Тэгэл яасан чи малчтын захтай болчихж байгаа. Чи юу яриад байгаа. Чи ингэж үүсэх малчин хүн зарах гэж байгаа. Яа. Тэгэл би нэг пост тавьсан. Би тэрийг бол устгаагүй байгаа. Тэгэхдээ одоо нэг гараалаад яах вэ? Стоор нь хүмүүс орж ирээл зүгээр шүү дээ. Энд чинь жиггүй малчтад зориулсан зах мах гэл. Миний нэг танил хүн зөө. Одоо би бол тэр хүнийг зах зээл мас жоох ойлгох хэмжээний хүн гэж боддог гэсэн чинь тэр над руу бүр олон янз юм яриад болдог. Тэгэхээр чи ер нь танаа гэр бүл чинь би тэр чинь нэг дөрвөлээл тавлаач байна уу. Танаа гэр бүл чинь сард хэдийн хэмжээний мах хэрэгэлдэг шүү. Тэ? Чи одоо энэ малчин хүн ингээд лангуун дээр зарж ивэл чи очиод нэг үхэр авд юм уу? Тэг чи тэр өөрөөр л төсөөлөхгүй юу шүү, тэ? Хүмүүс бол амжиргаандаа зориулж л авдаг. Тэг чамайг бүтэн үхэр авахыг хүлээгээл мөнгө бүрдүүлэх хүлээгээ зогсдог ажлаа алдсан малчин гэж бол байхгүй. Малчид бол одоо нэг Toyota Probox ч юм уу, тэ? За нэг дунд гарын джип ч юм уу шүү тэрнийг хойно ачаал хойдлын суудлал дээр ч юм уу гялгаруудын ирж байгаа л ачаал ирж байгаа. Тэгэл зардаг. Тэр чинь чэнжүүд өгчөөл яваадаг шүү. Чэнжүүд өгчөөл явна шүү дээ. Айгу мөнгө малаа үлдээ чи яаж вэ? Малаа үлдээхээс гадна тэр чинь махын шин тэгэл удаан хадгалаад өөрөө зараад байна гэж ямар ч боломж байхгүй. Тэгэл би тэр малчтын захыг шүүмжилсэн чил зүгээр нам барьж идэх гэлээс одоо яасан 30,000 урцсан 35,000 урцсан. Үгүй яах юм бэ тэгэд хар өрн 30 чонгороос бид нар аваад амьдрал хийсэн шүү дээ. Тэгээ нөөцийн мах бэлдэж байгаа нь яс цаа юу. Одоо нөөцийн бахыг хэрглэж байгаа хүмүүс нэх над руу нэг дайраадах ямар шаардлага байхгүй. Тэр ясыг яаж хөрөөцсөнийг нэг хараарай заа. Одоо нэг том яс юм гэж бодъё л доо. За дундуур нэг хоёр хуучууд энэ арай л нэг гайгүй яс өрөндөө тий. Тий. Нэг үзүүрээс ч юм уу. Тэгэхэд баг ингээд тэс хөндлөлийн өрөвцсөн байна. 50% ястаа. Ясных нь устдаар. Гэхдээ ядаж 30% ястаа байг л дээ миний махтай юм авсан мах. Тэгээ нөөцийн багс нэг уутанд хийцэн байгаа үстэй нэг юм цэнхэр аягтай хүрийн мах ямааны оны мах гэсэн. Энийг л аваад үзэлт энэ чинь нэг л яслаа харагдаж байгаа юм. Тэгэл тэр чинь тэрийг 15,000-аар авах би 25,000-аар өхрийн шулаа авсан намайг илүү авахгүй. Манай гэр бүл хэрэгцээдлээсэн. Тэгэл би ингээл хэлсэн чинь зүгээр боо юм болоод одоо яхад 30,000. Лос Анжелес те гүлэшний мах $10 заяа. Лаг гоё. Тэгээ тэр нь баг 15 минут болчихно. За Монгол хатуу өхрийн махаа хүрэл нэг 40-50 минут ингээ битүү чанагчд хийнэ гэж. Тэгэхээр 15 минут зүгээр ил заяа. Ил юун дээр болчихно. Тэгээд $10 заяа 35,600 төгрөг. Ер нь бид нэр ингэж амьдарч яхлаар нохоо болоод төрчмөр юм дөө. Нямбатар матрын. Тэгэл тэр хүмүүс тэр нохоонууд ч юм бол гиз мэз идэхгүй шүү дээ. Жерки идэж шүү дээ. Тэгэхэд манай Jerky тэгээ стейк иддэг гэсэн бас.
Стек гэж стекний мах хийдэг. Тавгтай зурганы гэж хэлээ шүү дээ. Оо тэгээд тэр нөгөө хүмүүс манайхан чинь их далайн хоолнд дуртай юм биш үү? Биш дургуулсан амар үнэтэй юм биш далайн хоол тэр. Нөгөө сам хорхоо морхоо харч мавчин тэр мэрийг идэж илээ шүү дээ зүгээр. Янзын сайхан Тэр үнэтэй шүү дээ. Америкч үнэтэй үү те. Америкч үнэтэй шүү дээ. Энд ч үнэтэй шүү. Тэгээ муу балааны хөрс чинь тэгж байгаа шүү дээ. Миний хүү дэлхий чиний хүү мэлхий гэдэг шиг манай охин ойр жоохон биеийн муу байгаа зүгээр болчихоо гэж би хэлсэн байсан. Яа. Бааварлчтай. Үүр шижиг цаашаа гэмээр. За тэр дараагийн сэдвээр орё те. За. Одоо энэ бас нэг манай нөгөө хааны л явж байгаа Казахстан явж байгаа л нэг юм байгаа дээ. Аа тий. TikTok зориулж айлчлал хийгээд байгаа мó яах гэж одын утгаа алдлаа энэ PR-чт нэг мó одоо энэ зөвлөх хэднэн тий. TikTok-ийн одуудыг уулзуулаад одоо Монгол улсын гадаад харилцаа ер нь хоёр орны найрсаг харилцаа гэдэг чинь лайк шеэр л болсон юм биш үү тий. Лайк шеэр тий. Яг би энэ дэр юм хэлий. Ерөөс яг харилцаа гэдэг чинь Монголын төр шүү дээ тийм үү? Тийм ээ. Бид нар барууны үзэлтнүүд бол хизээч Монголын төрийг үл үгүйсгдэг. Тийм. Төрөл угсаа байх хэвээр. Монголч жижиг улсын үед бол яг үндэ хэлэхэд царайчилж явж штеп. Гэхдээ гол нь тэр нэг юм Монголын төрийн албан тушаалтнуудын тэр нэг PR харагдах байдал гэдэг юм чинь бүр одоо алиалагч болчиход шүү дээ. Үгүй зүгээр баг ингээд кино шиг болчихсон шүү дээ. Бид нар нөгөө Монголын кино урлагийг л нэг орилж шашгараал нөгөө жүдэн замраагаар төсөөлөл тэ. Тэгтэл одоо энэ ерөнхийлөгчийн ерөнхий сайдын зүгээр нэг юм одоо чинь эрүүл мэндийн сайд мөнгө сайхан болов тэр нөхрий чинь баг машинаас бууж байгаа нь хүртэл ингээд. Тий. Баг нэг өмсч. Тэр бол зардал шүү дээ. Тэр камерамен ажиллаж ирсэн тийм шүү дээ. Тэр TikTok-ийн нөхөртэй уулзах юм хэрэгтэй. Одоо тэгээд тэр би бол одоо зүгээр тэгж л ойлгосон. Одоо тэр хүмүүс л бичсэн байлээ. Одоо бичсэн шүү дээ. Нийтэд одоо ингээд шүүмжил дагууллаа л шүү дээ. Гэхдээ нэрээ зүгээр их тэнгэрдээ ч юм уу тэр гэр орондоо ураад хоол молоор дайлаад л уулзч чинь үү те. Тэгэхэд ч одоо заавал олон улсын айлчлал тэр ингээд нэг аавгүй тэр ингээд очоо те. Миний мөрөдл одоо бонотоо уулзах байх чинь улсын ерөнхийлөгчийн мөрөдл хаана явж байна сүржигнээд байхгүй юу те. YouTube-ийн бонотоо те. Тэр үл яг хүмүүсийн бас шүүмжлэлийг дагуулсан. Гэхдээ ер нь манай гадаад бодлого бол бас гайгүй яваад байгаа шүү. Одоо сүүлийн үед зөвлөхүүд нь юу зөвлөд байна те. Цөмрүүд байна. Ер нь хүнийг нэг айхтар байх юм бол хэрэггүй. Хажуудлын хүмүүс нь л. Одоо тэгвэл ерөнхийлөгч ухнааг өрнөсөхгүй бид нар сайн таньна. Гадаад бодлого сайн авч явж байгаа. Царай зүйн цай мэднэ, өндөр нуруулаг, хүмүүс шанаадад унахчдаг. Иршүүд тэгээд мэдэн шүү дээ. Тэгээд заавал тэрнийг тэр нь Казахстанаас хэр ихийн тэр нэг. Харин тий. Тэр ямар шаардлага үгүй мэдхгүй тэгээд одоо нүүхтэр хавар нийлээтэй уулзсан байсан. Тэр нь би харин гоё гэж бодсон шүү дээ. Яг нэг оройн нэг Трамп нэг юм оройн хоолцох юмас хууж мөн шүү дээ ойлгомжтой тий. Хүн юм чинь. Тэр нэр хавар нийлээтэй уулзсан байхаар би айгүй олзурхсан шүү дээ. Тэр айгүй гоё зураг авахулсан байсан зөө. Оо тий бүр бичлэг явуулсан. Тэр гоё байсан. Чухам тэрний үжил баримтыг ойлгохгүй л байна. Тэгээд одоо тэр зөвлөхүүдийн туслахуудын л хийж байгаа л ер нь бас нэг тийм таны ингээ гоё харагдуулна гэдэг юм ярьж байгаа шүү дээ. Өөрөө бол чухам намайг ингээд ингэж хэлэхгүй л байгаа. Хэлэхгүй л байгаа шүү дээ. Ер нь бол ингээд хэлчмээр байгаа байхгүй. Одоо ерөнхийлөгч хажууд ч гэсэн таньдаг залуучууд зөндөө хүмүүс байгаа. Би ч гэсэн одоо телевизэн шугамар зөндөө л хажууд нь явж байна. Ер нь юм гэдэг чинь нэг хэмжээ хязгаар байдаг юм аа. Тийм. Заавал хүн ингээл бос сууж байгаа, машинаас бууж байгаа хүн амьтнаа гараа ирж байгаа. Дэмий харуулах юм шаардлагач байхгүй. Тэр яах ч юм. Тэг хүн чинь ингээд нэг вакуумжуулна гэдэг юм чи одоо элбэг дөржмөр бүх үед л тийм байсан шүү дээ. Намбрын инхөө 90 маягаар баг онд бүгд л тийм байсан баг тийм. Одоо эн чинь бүр төгсөрчөөд байгаа хөө. Одохгүй дорооноор баг харуулж байгаа бах тийм. Тийм билээ сүртэй. Мафийн кино тийм. Йоо хотын дараыг дорооноор харуулсан. Сицилийн мафийн толгойдож явж байгаа хитэй. Дорон дагаад гинэ. Дрон. Гэхдээ одоо болоо шүү дээ. Яах гэдэг юу харуулах гэдэг. Одоо болно. Голдвол манай хөвлийнхэн шүү дээ тий. Одоо болно. Ажиллаа хийцгээ. Одоо юу одоо тэгээ нэг тийм муухай сурталчилгаа нэг яг өөрийг нь л онцгүй харагдуулаад байдаг тий. Иргэдэн тэнд нохооноос дор нэг илэг аваад өдөр болгон 2500 төгрөгөөр хоолоо болгоо. Тэгээд тэнцээ тэр
ерөнхийлөгч тэгж гоё харагдаа тэр одоо TikTok-чин аав хөө эртөө уулзаад нэг ямар хэрэгтэй юм байт те нэг ядуу айлууд байд ч те ингээд нэг хаяа ингээд нэг өмцөм ингээд нэг мөнгөтэй болол те нэг аав маав ингээд нэг сайхан нэг гагнуурын алтур малтур ихээр чи ингээд амар мөнгө олчтой ш те сая 2 сая ч үл юм уу тэгэнгүүт нэг те тэрнгөөр ингээд өдөр шүнгүү ингээд одоо KFC дахиад идэл те ингээд гангараал ингээд дуусчин те тэнгүүд гэр орно 3 хоногийн дараа тэр мөнгө өөрөө дууссан нүүрсний мөнгөгүй гээл те даарал хүүхдүүд нь өвлийн хувцсгүйч гэдэг юм уу ингээд суудаг айлсгэл байгаа байхгүй манай Монгол улс бөө ганган хийнцэр дуракууд те тэгээ толгой нь бол хохимоо толгой хов хоосон уг нь эцэг ихэн тогтмол нэг боломж олгохтой л байх бол тий тий. тэгжиж гэрүүлж гоё юм шүү дээ наад чинь бас тэгтээ гайгүй жишээ яваад байгаа байхгүй юу? Юу ч хүмүүс бас байгаа шүү гэсэн тий. Юу манай энэ нөхдүүд чинь бол яг ямар жишээ вэ гэхлээр архичны жишээ байхгүй юу? Тий? Осон мөнгөөрөө шууд арх авч уучаад хүүхдүүдтэй би арх уухгүй болвол та нар энэ шилийн тушааж мөнгө олж ундаа авч ууж чадахгүй шүү дээ. Солироос сууж идэг ангаа байдаг гэсэн мэт коммунизм үеийн. Яг тэр шиг байгаа байхгүй. Бүх юмыг цөлмөөд идэж уучаа тий. Нэг жоох юм амсуулчгууд хамаг татварыг авч госч идэж суслаж хөргөн бэрүүдээ тэргээр онгоцоор аялуулчаад яг сүлд нь болохоор нэг юм хөгийн халамж шиг юм өгчөө. Тэр одоо болвол яг тэр одоо энэ өөрчлөлий гэдэг ингээд ерхий сайдын хийгээд байгаа алхмууд шүү дээ. Яг наач уучлаа нэг хөгийн юм яриад тайлан багцглаа төрийн албаа агчтай цөөлөөч. хаяа наач марг либертар пост хийж явж идэм л учралчин. Тэгээ яг эсэргээр бэлэр залтай залжин гал. Одоо би нэг энэ дандаа хэвлэл мэдээллийнхнийг яагаад ч яах вэ? Бид нар ч бас ингээ медиал юм ч тий. Одоо манай урлагийнхан байна тийм үү? Манай урлагийнхан бол энэ цагаар нэг цагаан сараар нэг цад гэдэг нэг өлөн үеийн л пост шүү дээ Жавс тий. Үнэхээр хэцүү байсан үе байсан. Одоо бид нар хүүхд гэхэж 90-ад оны их үе бас тарж байгаа байхгүй юу? Цагаан сарын шинжилэр ч юм уу тий. Үнэхээр хамс байсан тэрийг үлдэн ч юм. Тийм. Үлэн байсангүй байсан тий. Байсан. Хям харахаар нэх Нямбатар дайрдаг тий. ховрын бараа тий. Одоо хүртэл тэр хямны таамаа үлдсэн байдаг шүү дээ. Ингээд би ч нөгөө бүдүүн хям харагдахаар. Тэгээ багаан гэдэг шаач марч юм шиг. он зурлагт ингээд нэг шинэ жилээр нэг бэлэг өгдөг байсан шүү дээ. Би ч өөр нэг он зурлагтан байсан учраас бэлэг аав нэг бор удтай. Тэгээ тэр нэг мандарин гоё те тэр мандарин тэр нэг алим ямар өнөр нь одоо бол сайхан монголчуудын хүүхдүүд мандарин юм ороод нэх их нөлмөн шүү дээ мандарин. Нэг бол цочихгүй шүү тий. Тэгээд одоо угаасаа нөгөө бүх хүүхдүүд эцэг их нь аваад өгчдөг болсон тий. Тэгэд бид нар одоо тэр өлөнгөө байсан бол одоо тоон мандарин аваад дунд нь ингээд шилээл та тий. Тэр нэг юм Орсын нэг юм жинзэнүүд энийг сонсоод те тэр чи юу туулаад ирсэн ямар эхнэр үеэр хүүхдүүдтэй ингэ хэлэхгүй юм. Одоо нэг 90-ад оны нэг иймэрхүү байлаа майлаа гэсэн чинь ямар хэцүү амьдэрч байна. Уу яг хэрэглээ ингэ нэмэгдсэн байж болно те. Бид нар арай зах зээлийн бас нэг чөлөө зах зээлийн юугаар ингэ те бараа орж ирээд шин. Одоо манай урлагийнхан бол одоо ер нь бол тэр хавар миленийг бүх хэлсэн мэсэ саяхан тий. Гэхдээ төрөөс татаас авж байгаа урлагийнхан бол урлаг биш. тий. Урлагаараа мөнгө олохгүй юм гэсэн. Цагаан сараар цаддаг болсон чинь сонгуулаар цаддаг тий. Хошног долоож л мөнгө авч ийн гэсэн үг шүү дээ. Одоо тэр гитарч өөж юм тий. Тэр үл зөвөр туулын баг тэр төслийн нэгжих нь баг мэрэгчлэлтэн шиг гусч ил шүү дээ. Өдөр чи гитарч юм шүү дээ тий. гитарч шүү дээ. Одоо хямт огийн нөгөө хям дуртай. Хин огийн өвтөнийг ирж тий. За өөжгийн шиг гитарчин бол Монголдоо цөөхөн байж магадгүй тий. Гэтэ цөөхөн гэдэг одоо хин нотлох юм тий. Зөндөө залуучууд байгаа шүү дээ. Pop гой одоо хүүхдүүд одоо чинь Америкт бол нэг захын нэг годомжны жижигхэн бааранд л зүгээр Лос Анжелесийн өвгөнтэй хөндөд дээр тэнцээ чинь бөөн классик төгөлдөр хуурч сууж байгаа гитарч цоолж байгаа. Гоё хөгжимдтэй. Хэдүүлээ нөгөө нэг бааранд ороо үсттэй. Тэр чинь бол зүгээр нэг юм одоо зүгээр л нэг юм ингээл монотоны гусж байгаа л баар штэ ууг нь бол тэгэхэд тэр жаз маажиг зүгээр уянгалуулж байгаа маа тий. Дууралт моогролт зүгээр солиот амар. Тэгээд тэр яг манай энэ хөгжмийн амтдаг хүчиг нэг цахилгаан нэг төв цэнгэлтгэд нэг тоглохоор нэг саргиж маргаал нэг жагаа юус юу байхгүй. Тэгэхээр ер нь яг нэмээд хэлэхэд бол
ингээл салбар болгонд те одоо заавал урлагч биш, заавал үүсгэх ягч биш. Ер нь ингээл бүхэл одоо тань одоо юу гэдгийг нэг салбарын хүмүүс ийм болоод тахаар энэ улс орон юу гэдэг тэгэл ёроолдол орондоо. Ер нь биднэрт ясвартхан гэж баг үгч байхгүй боллоо. Тэрийг яаж хэмжихэж Одоо мэдхээ байчлаа. энэ нөгөө гитарчин өөжгийн мандолин ч юм байлгүй. Тэр мандолин ч гэж ямар утгатай үг юм. Тэр өөжгийн постыг төгсөө уншаад өгөөд. Энэ 2 хоногийн өмнө бичсэн пост нь заа. За. Чи цаваах уу? Гүзэг уншаад өгч те хүмүүс сонсог те яа болдгоо. Тэгээ нөгөө хүн мэдхгүй зүйлийнхээ дайсан гэдэг шиг те. Хамгийн онцгой заах хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болно. Гэхдээ ингэж хямармарг байгаа байхгүй. Одоо ингэж зам барих нэгэнт өнгөрсөн тул Нарантуул 100 айл 2-ыг хааж хүүхэд гэрээсээ 1 км радиус дотор сургууль сурдаг журам гаргаж холоос өөрж байгаад баригдуул сургуулаас нь хасъя. Машины тоо 400 мянга хүртэл хязгаарлая. Нэг л машинтай байгээ. Эсвэл гаражгүй айл машинтай байхыг хориглоё. Бүр цаашлбал Улаанбаатарт машин унвал жилд 10 саяас дээш төгрөгийн татвартай болгоё. Скутер сурооныг бүр мөсөн хориглоё. 7.4 сая хүнтэй 2300 км автозамын сүлжээтэй Хонконг 800 мянган машинтай байхад 1.7 сая төгрөгийн 1.7 сая хүн амтай Улаанбаатар хотод. Улаанбаатар 1200 км замтай Улаанбаатар хотод 850 мянган машинтай байна гэд. Яа. За өөжгийгөө дэмжцгээд чинь гаражгүй бол тэгээ өнгөрөө. Пүрүүсээ хаант явах уу? Хаагаагаа яаж хийх вэ? Одоо таксиг өөр гайгүй сургуульд оруулаад зөөдөг байсан чинь ингээ бодоо болно. Одоо өөжгийгөө сайн дэмжээтэй болно. Өөжгий болон энэ дарга нар л гоё амьдрын шүү дээ. Цэнхэр дугаалтай машинаагаар сайхан жаалдаг шүү дээ. Өөжгийн цалин орж ирсэн юм шиг байгаа юм л да. Энэ Биш энэ таашаа баг бокс мөнгө нь орж байгаа шүү. Өөрөлдөлтөйгөө айлтай авцсан байхгүй гэж. Одоо эдгээр ер нь бол ичих хэрэгтэй баг. Би бол шижийн тий. Би нодлон намар энэ өөжгийг эхнэр чинь эхнэртэйгээр хөдөө явж байгаа машинтайгаа явуулаа малын замын дөрвөн журам өөрх яриад идэг. Яг зөвлөлтөө өдөр чинь замын хөдөлгөөний дөрвөн тий. Чи хэрвээ ингээ Улаанбаатарт энэ нөхөр ингээ зовоод байгаа чи хөдөө орон нутгад шаамдаг. Сумын төвд амьдрал. Төгжрөл байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Улаанбаатарыг яагаад үзэн ядаад? Улаанбаатар үзээд байвал энэ хүн өөрөө хөдөө очиж амьдрал. Тийм шүү дээ. Тэр говь алтаа бүр тэр говь руу очиж амьдрал та. Өнөхөр яахгүй юм бол Лос Анжелес, Нью-Йорк. хүн сонголтон байгаа. Хөгжсөн бүх хот төгжрэлтэй шүү дээ. Энд чинь төгжрэлтэй хөгжсөн байна гэсэн үг шүү дээ. Нэг бодлын. Гэхдээ хүнд сонголтон байна шүү дээ, тийм. Тэнгүүд одоо эн чинь бол ер нь бол гараажгүй гэдэг чинь за ер нь бол нэг өөрхий байрны гадаа тавьдгүй хөнгөсөн шүү дээ. Тэр нийт Улаанбаатар хүн ам хэдэн вэ? Тийм. Гэхдээ ер нь Улаанбаатар хэдэн гаражтай. Мэдх юм уу? Мэдэхгүй шүү дээ. Энэ өөжгийн одоо тэр эзэд нь Монголыг гიშих газаргүй болгоцсон тийм. Тэгэхээр энэ өөжгөл нэг өглөө босохоор л ингээл нэг юм амар пост хийгээл балаа. Тэрийн доор нь ингээл баг зөв мөг гэж. Тэр зөв дарж байгаа хүн өөрөө гараажгүй машингүй болно шүү дээ. Өөрөө амжиргаагаа залгуулах юм бол. Тэрийг бодох хэрэгтэй ш. Хүн яагаад ингээд төгжрээд байна ингэнгүүтээ би чамаар хуурлах хэвтэй. Зэрэгцээ машинд явж иж. Энэ улгаачаас бол төгжрээд байна ерөөсө бүгдээрээ машин урах байл. Юу солиод. Урдл нь адилхан огийн явж байгаа урдл нь адил манай зурглаач ингээл явчих шүү дээ. Үргэлээ зэрэгцээ явж байгаа байхгүй. Зогцол явал та өөр яах юм. Тэнгүүтээ ер нь машин урахыг хориглож гэх шиг. Энэ гэхдээ би бол одоо энэ яриад байгааг энэ саяны бичснүүдийн зам дурддагчийн дээр нь гараж дурддагчийн хүүхдийн сургууль цэцэрлэг дугдагчийн радиус дурддагчийн тий энэ одоо манайхны энэ хотыг хэрэгжүүлээд байгаа 20 минутын хот гэдэг байгаа төсөл тий хятадын 15 минутын сити гэдэг төсөл шүү дээ. Энэ бол тэр радиус дотор тэр дотор нэг байх гэдэг 20 тухай байхгүй юу байхгүй юу тий. Тэгээд оноо цуглуулна шүү дээ. Тий. Оноо цуглуулад за чи олон нийтийн харилцаанд ороод тий дарга нарын гисэргүүцээ төр засгийн бодлогыг шүүмжлээд байх юм бол чамаас оноо аснаа. За чи ингээд дарга нарын ярьж байгаа энэ юмнуудыг ярьж байгаа бодлого шийдвэрийг нь сурталчлаад байвал оноо нэмнэ гэд.
Тэгээ оноо хасаад энэ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд байх юм бол явандаа болохоор картын хаана тий. Гэхдээ карт дансыг нь хаана 15 минутын радиусаас гадагшаа гарахыг нь зочхыг нь хориглож байгаа. Тэгээ ер нь дэлгүүр тооцоо хийж чадгаа байлаад ингээд. Тэгээд ийм юм руу явж байгаа хгүй. Манад яг энэ бүгдээрээ биелж байгаа шүү дээ тий. Сая учир бүр гайхуулаад яриад байгаа шүү дээ ерөнхийдөө. 12,000 компани дансыг нээлээ. Энэ хооронд гавьяа байгуулсан юм шиг тий. Тэгсэн чи энэ хооронд ингэсний үр дүнд 35 тэрбум төгрөг татвараар орж ирлээ. Амар тоохгүй. Ямар их шулж ийна тий. Амар тансгалж байгаа байхгүй бид. Ийм балаа эмийг яриа сууж идэг. Нарантуул энэ 100 айлаас амьдралаа залгуулж байгаа хэдэн мянган хүн байгаа юм бэ гэдгийг нөөчи гитар өрөө мэдэхгүй байхгүй тий. Одоо хотын зах руу энийг захад гаргачлаа гэж бодъё зөө. Хідэн очиж үйлчлүүлэх тий. Нэг хадаас авахын төлөө тэгэл хотын зах руугаараа явж байгаа юм тий. Тийм шүү дээ юу? Тийм шүү дээ. Үгүй чинь юм ярьж байгаа. Төгжрөл юм тийм үү? За замын төгжрөл буурахгүй шүү дээ. Яг л Улаанбаатар хот чинь эдийн засгийн утгаараа хамгийн амьдрах таатай хот байгаа байхгүй юу? Эдийн засгийн утгаараа. Аймгийн төвүүд дээр Улаанбаатарын хүчин чонхор хар орингээ миний авдаг захаас мах нь бол ер нь ойролцоо үнэтэй шүү дээ. Тэ? Яг одоо ингээд ер нь бол ойролцоо үнэтэй шүү дээ. Яг нь тэгээ сонголтгүй. Тэгээд Улаанбаатарт бол сонголт байна, цахилгаан байна. Бүх юмнууд нь ягаад Улаанбаатар ингээд төгжрэлд хараад идсэн ингээд хүн амьдрах юуг хот байсан бол бүгдээр гараа явцсан мэт дээ. одоо жишээлбэл Ягаад байгаад Улаанбаатар хамаагүй боломж нь биш шүү дээ. хот гэдэг ойлголтыг манайхан бол ойлгоогүй л энэ та. Тэгээ одоо жишээлбэл манай энэ Нямбаатар ч гэдэг юм уу, Даваа Далаан ч гэдэг юм уу, энэ өөжиг эднэр ч юм бол төрийн зарлаар энэ тэнд очиод 5 хотоо зош буудалд байж байгаа л тэгэл тэнцэн утга учиргүй арих ууж байгаа тэрдэн штэ. Тэр буудлахаа гадах бассейн ч орохгүй бид нэр. Тэгэхэд манайд яадаг вэ гэхээр зэрэг гүнд нь очдөг байхгүй гудамжны хоол зах тий. Тэр жуулч чи юу тэгдэг байхгүй юу. Тэгээ энэ хот гэдэг чи үүсэл нь ерөөс зах байхгүй юу. Тэр одоо нөгөө Афины тий Афин одоо Грек, Роми хэмээн одоо тэр хотын анх үүсэлж ерөөсө зах. Одоо манайхаар одоо зөөрлүүлээд ярих юм бол Нарантуул Дэнжимэг би нэг пост хийсэн шүү дээ нэг зураг оруулсан юм шиг дээр үеийн ихний зурагтай тэр ч ерөөсө ингээ хүмүүс бараа материалаа ингээ солилцдог, арилждаг. Одоо танд нэг илүү цамц байх юм уу эсвэл нэг одоо жишээр хийсэн аягч байх юм уу хоол хүнсэх тэрийг ингээ арилждаг гэсэн. Одоо хамгийн анхны зах. Тэгээ тэнд юу өгдөг гэсэн захынхаа яг голт нь шүүхэд байгуулагчсан бүр анх. Зах дотроо шүүх. Тэр чи юу болов хүмүүс хаана амьдарч ийн тэнд л амьдрал бий болдог байхгүй. Хаана олноос бөөгнөрж ийн. Одоо нэг юм утгагүй юм яриад идэх байхгүй. Шавгууны зам дээр түүц тавилаа гэдэг. Тэгээд хүн явж байгаа зам түүц тавихгүй тэр түүц чинь мөнгө олохгүй шүү. Тэр явж байгаа хүмүүс чинь CUGS-ээс хямдхан ус ундаа аваад ууч чадахгүй шүү. Тэгээд эн чинь ингээд ууг нь зах зээлэл чөлөөлчих бид нар ууг нь зах зээлэл чөлөөлчих магадгүй бид нар төгжрөл багсан шүү. 500 төгрөгөөр л одоо автобус 1000-аар явж байгаа юу? 1000 автобус 1000. Тэг 1000 төгрөгийн одоо автобус гэж юу аах вэ те. Тэгэл ингээл тэр орчин нөхцөл хэцүү. Зүгээр тэр төрөөс өгдөг тэр их татаасыг болилт зүр өрсөлдөөнд нь оруулдаг. Компанид өөрсдөө өрсөлдөөл ямар машин оруулж ирэх юм, микроч оруулж ирнэ, юугаач оруулж ирнэ хамаагүй байхгүй. Тэгэхээр өрсөлдөж үн буун өрсөлдөж чанар сайжир. Тэгэхэд одоо энэ төгжрлэр далимдуулаад одоо нөгөө ногоо автобусны хэрэг юу болсон те? Орд тас байхгүй шүү дээ. Ягаад энийг өөжгээд урахгүй байгаа юм те? Төгжрэл ярмаараа гоолвол те? Одоо цагаат цай дээд түвхний эцсийн шийдвэр гарч. Өөжгийг би бол гитарч өөжгийг одоо яг энэ үзэхгүй л баг л та. Үзэх юм бол би одоо сарай лахмуудын тий. Та үнэхээр одоо ингээд нийгэм энэ Улаанбаатарын асуудал санаа зовд бол эхнэрээ аваад хүүхдүүдээ аваад энэ хязгаар нутагт очиж байна. Зөвлөмөр. Цаатангуудууд унт ч юм уу тий. Би бас Баабарт зөв. Та бол ингээд эдийн засгаас ингээд хол байм орж тэнд очиод амьдр тий. Амар чихмэрийн шуугаад нэгсэн чинь хурц шаардлагагүй шүү дээ тэр нэг гоё GPR-эл тэгэл сумын төвөөрөд хичнээн давхсан ч болно шүү дээ. Тийм гоё. Ямар ч асуудал байхгүй. Сумаасаа гараал километр тэгэл баг байна. Тэгэл зэлүүд газар. Тэгээ амьдрал та. Тийм. Нийлж. Тэнд гитараа тоглолтод хэн очиж үзэх юм? Тийм. Хэн үзэх юм? Төгжрэлтэй газар л гитар сонсож шүү дээ. Өөжгүй ах чи одоо энэ төв цэнгэлтэх ч юм уу энэ хуучнаар UB Palace энэ нэг азар нэг бий болцсон юм хувийн ившлийн болгоцсон баарнууд очиж ингээл тогжим тоглож байгаа хэвээр.
Сумын төвийн Улаанбаатарт очиж тоглолтоо тэр үнэхээр нэг төвчрлэл залхаад байгаа бол Юу арахыг тэр зах зээл байхгүй шүү дээ. Хин үсхийн тэрийг. Одоо энэ нэг уучлаарай төгсөх яриг тэлсэн. Нэг мартчих гээд байна. Одоо энэ нэмээд энэ хөгийн хідэн одоо либералчуудын шүтэн болсон Баабур байна. Баабур бол одоо бүр өдөр шөнөгүй долоож байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хүмүүсийн либералуудын нэг зөвүүн юм нэ шүү дээ. Бид нэр ингээд долоосон Ард намынхан ингээд хүн одоо ардын намыг долоогоод нэг хүнжилд орж ингэнгүүт шууд мохоо гүтгэн энэ Ард намынхан Ард намын баярмаа энэ баяр цогцыг дэмждэг заван либерал ацнууд юу гэдэг вэ хэр зэрэг эцэнкагаа санхууч гэх. Бид нар бүгдийг л муулж байгаа үстэй. Нямбаатарын муулж гин, Женког нь муулж гин. Тэгэл эцэнкаа сонсох түүдний тороол Трампи юу ч гэнэ боожгооч гэнэ юу ч гэнэ нэг юм яриад. Бид нар одоо одоо Баабра шүүмжлэлтэй Ард намынхаа либералуудаа тий. Бид нар одоо жишээ нь Трампыг шүүмжлэл явж штеп. Одоо явж л шүү дээ. Израилийн логод автаад Трамп ч өөрөө инхтайвныг эрхэмлэгч гэж ерөнхийлөгч гарч ирсэн. Би медаль хамбор чи баг медаль наддаг ирэх ёстой гэж ярьжсэн мэт. 180 градус ирэх. Тэрийг мартсан юм уу? Одоо дайн хийгээд нөгөө дайн Азуудыг түлшгүй болгочвол бүр Америкчууд нь өөрсдөө шүүмжлээд байхад манай либералууд Ираны дэглэмийг бут цохино. Гэлт одоо наач 15 жил үргэлжлэн харж. Одоо тэр Кремлийг бодоо болгон Путиныг бол дүүчлэг гэж яриад яваад байгаа. Тий. Гэхдээ та нар тэгээ одоо чинь яагаад тийм тэр либералуудаа өөрсдөө шүүмжлэлтэй тийм. Харин тий. Гэхдээ намайг жишээ нь Кремлийн нохоо мохоо гэл зөндөл Twitter мэвтрэл ярьсан. Одоо нэг ингэн жишээ авал та. Тэгээ би Оросоос мөнгө авцсан бол би тэр рублийг аваач би 8 шарга марга дээр чи үнийг банкнд очиод би солиулах ёстой шүү дээ. Монгол рублээр тэгээ санхүүж байх. Би доллараар ч юм уу аваад намайг шалгалтаа тийм. Жишээлбэл одоо Нямбатар оюук хоёрыг чинь ингээл Кремлийн төсөлгөл энэ ардсан нам энэ либералууд чинь битүү нүддэг гэсэн. Тэгсэн чинь өөрсдөө одоо Баабур баяр цогт эднэр нь баяр цогт нь одоо ардын намын нэг арай хүчтэй байгаа жигүүрэн долооцсон. Баабур эднэр нь болохоор Нямбатар данх эднэрийн жигүүрэн долоочсон тий. Тэгвэл тэдэртэй юм хэлж чадахгүй. Тэгэл биднийг бол нүдэ анж байгаа нөгөө энэ хоёр сонсохгүй нэгдэг шиг биднийг сонсохыг хүсэхгүй. Бантаад тэгээд одоо энэ бүр тусдаа нэг ярих сэдв шиг. Вэ тусдаа сэдв. Одоо либералуудыг нэг гусын. Ер нь либерал гэдэг үг чинь яг 90-ад онд гоё сонсогддог байсан бол биднийг боловсрол эзэмшил гоё сонсогддог байсан гэж магадгүй тийм үү. Гэхдээ өнөөгийн үед энэ либерал гэдэг үг чинь хамгийн завхруулсан хүмүүс ч л одоо энэ соцтекүүд тийм үү. Тэгээ ер нь эх дугаараа бид нар үзэгчтэй ячдаг. Монголын улс төр намуудыг яри. Монголын улс төрд яг нам гэдэг утгаараа юу болоод байна гэдгийг хэн хэмбэ гэдэг. Тэгээ манай хасарч ирчих байх хасар эрүүл мэндийн шилтгаанаар өнөөдөр бол хийгээгүй. Тэгээ би одоо энэ сэдвээ дуусгачих гэж бодоод байна. Тэгээ энэ сэдвээ хаач. Юу вэ гэхээр энэ машиныг хориглоё одоо Хонконг тийм байна. Бид нэр Хонконгоос их машин эргэлж ийн гэдэг нь шүү дээ. Хонконг машин хориглоогүй байхгүй юу? Тэ? Тинчээ замаа бий болгоцсон. Өөр метро, трамвай энэ бүх юмнууд нь байж ийн. Онгоц байгаа ингээд гатлага ингээд бид нар чи дэд үтсээ шийдсэн энэ асуудлаа шийдсэн улсыг яриад Хонконгод хамгийн энэ одоо ярихгүй байгаа уг нь Хонконгоос тийм юм ярмаар байгаа байхгүй юу тий. Манад өнөөдөр Хонконг хамгийн чөлөөт худалдаатай газар тий. Түүц мүүц вэ тоо зүгээр хин дуртай нь гудамдаа гарч ирээ юугаа зарна байна уу тэр хүний ирэх тий. Орой энтер ингээ байж тий. Би энэ Монгол гэтэл манад машин хязгаарлалцсан. Хотын дугаар олохгүй болцсон шүү дээ. Тэр энд юу болдог вэ гэхлээр авилгалын сүлжээг нэгээр нэмдэг. Өнөөдөр дугаар хэд гэж саяас дээш гарсан бүх дугаар тэгсэн. Яг хамгийн юм дугаар 7-800 мянга төгрөг тий. Ийм хогийн юм хийгээд тэр өмнө үнэгүй байсан юм ингээд тийм үлдээж байгаа байхгүй тий. Тэгээ ийм балаа ямиг одоо ер нь дагахаач болно. Хүн хардаг хүн ер нь хэрэгцээгээр л бид нар бол тийм нэг бид нар бол жирийн иргэн хүмүүс тийм үү. Бидний данс тооцоо зээл мэлийг шалгасан чи түүч олдол байхгүй тийм үү. Тэгвэл нохоо мохоогоо жиркигээр тижих хэмжээнд хүрээгүй шүү дээ бид нар тийм. Бид нар ингээд хүн хэрэгцээндээ зориулж машин ундаг. Тийм. Одоо ямар ч нийгэмд тийм үү. Яг баян хүмүүс бол тэртээ түрүү татвар өндөр төлдөг баян хүмүүс байна шүү дээ. Одоо Америк баруунд тийм үү. Тэрүүд яг машины цогцолго хийгээд ч юм уу. Өнгөтэй юм чинь тэд нар жирийн машин ундаад гоё машин унд унаа л та тийм үү. Тэр чинь өөрөөсөө олж байгаа мөнгөнд юм шүү дээ. Тэгэхэд ингээл хотын дугаар олохгүй үлгэцтэй. Заваа. Хүний пүрүүс 20-тай байж байгаа пүрүүс 30 болгоол 40 болгоол тэгээ дунд гарын юм болоод за хүүх өнөр өтгөн болчвол гэр бүлийн машин аваад буцаад
Тэр чинь нэг дэвштэй өөрөөр хүүхдүүд нь том болцохоор хөдөө гадаа явах гэж багсаа тэнгүү буцаал нөгөө юу руу ороод ингээл сүүл рүүгээ нөгөө ихнэр нөгөө хоёлоо үлдчихэр нөгөө жижиг машинтайгаа л ингээл болоод байна. Хүн өөрийнхөө хэрэгцээ зориулж л ингээл яд. Эдгээр шиг ийм мөнгөний баримжаа алдсан. Ер нь нэг ийм 4-500 саяар машин авахтаа эрнийг санаа зовхоод байхгүй. Тийм айл монголчуудын хэдэн хувь байна гэдгийг л ер нь бид нар өөрсдөө тулгуур хэрэгтэй байхгүй. Хүн юмыг эсрэг хөрш айлаа биш өөрийнхөө амьдрал дээр л уг нь тусгаад ойлгочдөг бол болж байгаа байхгүй. Төгжрөл муу байна гэд хөрш айлын машинтай явахад хөрш айлын ч гэсэн намайг тэгэж харна шүү дээ ер нь. Тэгвэл хоёулаа унахаа болчих л та. Яг үнэ. Тийм биз дээ. Тэгвэл гитар ч өөжгөө хэлэнгүүт л өстө зөв гэж яваад болсон ш. Чи маргааш гараашгүй бол тэгэл хөрхий. Новшил болно шүү дээ. Алах шүү дээ. Одоо яармаг нисгийнхэн хотын төвд ажиллавал яах юм? Тий? Тийм шүү дээ. Эхнэр нөхөр хоёр өөр ажил хийн үедтэй. Тэр чинь тэгээд өрхөд нэг машин өчгөр яах нэг эхнэрийгээ хүргээл хүүхдээ сургуульд хүргэсээр байгаа тэгээд өөр ажил болох юм. Гэхдээ нэг Америкт Чикаго, Лос Анжелес хэдэн үнэтэй 10 сая байх тий? Яг хоттой бол баг 10 сая тий? Тийм ба. Тойр хүрээд 10 14 сая. Тэнд яг төгжрлгээд байна л да. Тэр чинь бүр ингээд манайхан шиг юм таг зогсдгүй л ахгүй. Тэр чинь нэг гэр бүл баг 2 машин, ихэнх тохиол 2 машинтай байх зөөр арга байхгүй ч тийм бил. Өсрөө өргөн удам тий. гэхдээ манайх одоо Тэрийг тэнд одоо очивол тэр хүмүүс юу гэж бодох юм те? Яа зохицуулах юм тэр. тэгээ бид нэр ер нь бол өөрөө өөрсдөө төгжрлээ зохицуулаад явж байгаа шүү дээ. Энийг хинч зохицуулна гэдэг боловч шийдсэн юм байхгүй. Дандаа энийг зохицуулъя гэж байгаа л мөнгө идэж уудаг л юм байгаа шүү дээ одоо тий. Энэ тээврийн хэрэгслүүдийн одоо тэрний үеийн тим улгаан ийм үеийн улгаан гэл ингэдэг л Ченж тартаа хүний хэрэг одоо нүм автомашины ченжлүүдэл ингээл бүр тэ энэ ч арайш нэг төрийн мэдлэлд орчоогүй салбар байна шүү дээ. Автомашины ченж гэдэг юм. Хүн ер нь аль болохоор л машиныхаа оныг сайжруулахыг л боддог. Тийм үү? Тодорхой хэмжээнд зарчаал 2-3 жил унчаал зарахыг боддог. Яг тэр хэрэгцээнд нь зориулаад оноор нь л ченжэд ороод ирж шүү дээ. Одоо тэд нар ингээл машин авахд одоо нэг 10 оны машин оруулж ирэхэд л одоо боломжгүй болчихлоо шүү дээ үндсэндээ. Тэ? Тэгэхээр монголчууд мань өөрсдөө бодохгүй дөө. Тэ бод. Ер нь бодвол ийм юм хийгээд байгаа шүү тайм ер нь. Одоо нийгмийн амьдрал дээр 7 хоног болгон анализ дүгнэлт хийж шүүмжлээ хэлээд чинь та нараас аацтай. Тэр нөгөө 10 жилээр хязгаарладаг гэдэг чинь дарга нарт бол огт падгүй байхгүй. тий. Дарга нар бол шинэ машин ч юм авчих шүү дээ. Тийм. Шинэ машин аваад биднэрт л хамаг асуудал толгор шүү гэдэг л бодох. Тий. За дараагийн сэдв болохоор энэ овгийн сэдв. за миний сэдв гэж юу? Цагдаа ба гангстер гингүүтэл ойлгомжтой. Өнгөрсөн 7 хоногт нэг юу явсан шүү дээ. Цагдаа буутай. Тийм. Тэгээ яг хөө би ер нь одоо бид нар чинь ингээд гамбаа ярах хэллээ шүү дээ. Бид нар төрийн эсрэг үзэлтнээс биш ээ. Төрөл тодорхой хэмжээнд хүний өмчийг хамгаалдаг шүүхтэй байна, цагдаатай байна, тэ. Мэдээж одоо бас бусдад цэвэрлэл хүлээлгдэг прокурортой байна. Тэгэхээр энэ чинь л өөрөө төр шүү дээ, тэ. Тэгэхээр бид нар бол энийг бол үгүйсгэдэггүй шүү. Одоо манай энэ либертар залуучууд, консерватив залуучууд байгаа, тэ. Тэгээ яг хөө сая өнгөрсөн 7 хоногт бол тэр надад бас нэг сонирхолтой санагдлаа л та. Нэг хийм буул ах шиг үлээ л дээ. Эрзэн буу юм те. Тэгээ эрзэн буул. Тэгээд бөөн сүр болоо те. Ингээд буудлаа барьлаа гэл. Ер нь ийм новчнуудыг бол зүгээр гавлын зад буудчих хэрэгтэй те. Зүгээр хоёр хавирын хуг зогсож байгаа зүгээр шууд гидснээс нухаж гаргаж ядаргаатай те. Зүгээр ер нь бол одоо би нэг пост бичдэг дээ. Нэг Америкт явж явах чинь нэг би нэг автобус хүлээгээд нэг Maps дээр нэг юугаа харцсан. Автобусны дугаарыг харцсан. Тэгээд 5 минутын дараа ирнэ гэж байжсэн чинь нэг одоо нэг жоохон мансуурцсан л эмхтэй юм шиг байгаа энэ ингээл цагдаа үлэрс хоёр л хэлдэм бил. За та доошо хифт. Эсэргүүцэл үзүүлэхгүй шүү хифт гээл. За би дахид нэг санал өгсөн. Тэгэл 3 дахьны болсон гэж зүгээр очиод ингээл тэр эмхтэй хүн штэ нэг тоо туранхаа тэр өөрөвт нь хайрлан марлна гэсэн байхгүй. Шууд өснөөс нь зулгаж ирж байгаа л унтлан хусаал тэгэл хүзүүн дээр нэг гიშгж байгаа л тэр флойдын хүзүүн дээр яадаг. Тэр чинь ер нь техник л юм билээ шүү дээ. Техник цагдаа. Тэгэл ингээд гавалчт юм. Тэр чинь хөдлөхгүй болгож тэр чинь нэг эсэргүүцэл гайг болж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь цагдаа гэдэг бол одоо яг бид нар жишээлбэл бид нар өдөр тутамд тийм ээ ингээд нэг хүн алах гэж байгаа нэг галзуурсан одоо бүр ингээд галзуурсан үнтэй цагдаа яаж тэмцэх дээр шалдан гараар бууга хэрэглэх хэрэгтэй, тогондоо зохиолох хэрэгтэй, бороо хоодох хэрэгтэй. Тэгвэл одоо юу гэдгийг
би үл одоо яг би нөгөө хуулийн хүн учраас яг ийм юм хэрэглэхээр цагдаа нар ер нь ял авах тохиол их яваад байгаа байхгүй юу. Уг нь бол одоо тэр цагдаагийн албаны тухай хууль ч юм уу одоо ингээд тусгай хэрэгс мөрслөгөл байдаг мөртлөө одоо тэр цагдаагаа ерөөсө хамгаалж чаддгүй юм уу тэр эрдэн орчсон нь одоо тогтмол юм уу ийм юмнууд анзаардаг. Тэгэхээр ер нь бид нар ер нь яах гэж одоо ингээд өмч хөрөнгө те хөрөнгөтэй болж хөдөлмөрлөж тийм ээ гэр бүлийнхээ амар амгалан байдал өөрийнхөө эрүүл сарвал байдлыг бид нар хангах ёстой бид нар цагдаа л хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ цагдаа магдаатай үл тэрсэлдэг энэ байдлыг бол ерөөсөө л өөрчлөх хэрэгтэй. Одоо чинь нурууг нь хуг зогч одоо нэг юм тийм эрх нөхөх хэрэгтэй. Тий одоо чинь хүн өөрийнхөө гэр ч юм уу тийм үү. Тий. Нэг байран дотор бол хүн одоо эрхтэй байж бол тийм үү. Одоо чинь Америкт айлын одоо гуруулаа нэг жогтуу байж бол айл руу орж болохгүй шүү дээ. Нөгөө айл нь буудууж мэднэ шүү дээ. Манай гэрлээ ямар ч зорилготой орж ирэх гэж байгаа. Тэрийг нотлох боломжгүй байхгүй юу? Найз л биш бол тийм үү. Айгу аюултай шүү дээ. Одоо Монголд ч гэсэн явандаа ийм нөхцөл байдал үүснэ. Ягаад гэвэл чинь хүний ялах хүүхдтэй ч юм уу нэг ядруу хөшөө эмэгтэй хүн байхад ингээл нэг согтуу өлчөөнөхөр орж ирэх юм бол чи яах юм бэ? Буудах ч юм уу ямар нэгэн байдлаар эсвүүц үзэр харахгүй. Нөгөө нийтийн амгалан байдаг алдагдуулж болохгүй тийм үү? Одоо өнөөдөр байгаа жишээ нэг юм согтуу залга тий. Солилцгнөөл байгаа тийм. Турхай нэг юм. Нөгөө цагдаа нарын жахав ингээ зогсоол байна өөрхий тий. Төвчээртэй яваад байгаа байхгүй юу? Шүү дээ. Гэхдээ тэр төвчээртэй байна гэдэг чинь нөгөө цагдаа нар өөрсдөө асуудалд айгаад дээ шүү дээ. Айгаад дээ шүү дээ. Айх ч боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээс нэг юм уу шилжсэн юмыг тэр төрлөхийг үл тий. Бүрүслэл биш бол тэр чинь нэг цагтаа ингээл гарын хойно нуглаал ингээл ачаал аваа юу шүү дээ. Энд чинь арай даварцсан байхгүй. Тэгээд чинь тэр хажуугаар нь явж байгаа хүмүүс олон нийтийн хүүхдүүд явж бол айн жишээ тийм үү? Орилж шашгараал ингээл солироол. Тэгээд зөвхөн алчуулгаа цаашаадаг сагсуурж аваар. Тэгээд зөвхөн алчуулгаа яга эсвэл зүгээр мөрөөр явж исэн хүмүүс хүний урд ороод дариулаад өгчүүлээх юм. Тийм. Цагдаа гэж нийгмийн дэг журмыг сахиулах зорилготой цагдаагийн байгууллага тийм үү? Одоо бол би энэ цагдаагийн байгууллагад бол манай цагдаагийн байгууллага бас нэг олон нийтийн шахалтчиг болсон, бичлэгч хийдэг болсон, нэлээд болгоомжтой хандаг болсон бол аль болохоор ойлгуулахыг боддог болсон байна тийм. Миний санаагаар бол одоо эдгээр ингэрэн камертай шүү дээ. Бас нэг үе бодвол нөөцөр анхааруулаад тэр лайв маяг хийгээд өвчнөд байгаа улгаачуудыг зүгээр уцын газар цавж байгаа л нүүрээр нь зүгээр цемтэн дээр ингээд цусны 70 бодлон цусгаад тэрийг аваа явах хэрэгтэй. Би тэр нэг бичлэг би нэг тэр чинь одоо фэйсбүүкийн орой дээр хүлж байгаа портле дээр буух хэрэгтэй. Тэр фэйсбүүкийн нэг бичлэг Америкийн бичлэг л дээ. Яг дандаа Америк гэж яриад байгаа. Тэрийг одоо Америкээс мөнгө авсан. Яс өнгөрөө хоёр гараа гэж бодож байгаа. Америкийн гарууд. Тэгээ одоо нэг одоо чи нэг саяхан нэг 97 оны нэг Америкийн нэг бичлэг байгаа байхгүй. Нэг цэргийн офицер эмэгтэй зөө 60-аар насных л баг. Согтуугаар машин жолоотцсон. Нөгөө ногоон гэрлэр явааг удцсан заяа. Тэгэхээр тэр чинь одоо Америкт бол ингэж ойлгох юм ээ л да. Бид нар бол одоо Монголын бидний ойлголтоор бол заяа уушлаар монголчууд бидний одоо мин зэний ойлголтоор бол ингээд улаан гэрлэр орохоор дөрөв зөрчнө гэж бодсон шүү дээ. Тэгэхэд тэнд бол ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөн саад учруулах зүйл хийсэн бол жишээ нь ногоон гэрэл дээр явахгүй удаад байна гэхээр тэр хүн юу гэж ойлгодог гэхээр за очрог Америкч бол нэг арх марх уучаал ингэ явж байгаа. Юм хэрэгэлцсэн байх магадaltaй гэж үздэг. Анхаарал сарницсан. Ашууд утас уцаа үздэг ч юм уу ингэ те. Тэгээ тэр ингээд цагдаагийн офицер эмэгтэй зөө. Биш цэргийн офицер зөө. Цэргийн офицертай Америкийн арми. Тэгээ хасаж байгаа. Нэг жирийн цагдаа яриад яасан чи дарагтаа ч уулзна гэж бас нөгөө цэргийн очоос те. Тэнгүүд даргаа дуудсан чи нэг ээлж ахлагч чинь өрөдөл. Тэгэл баахан юм ярьж ингээд тайлбарлаж байгаа л за одоо таныг инглиш шүү. Одоо таны цонхыг хаглаад бид нар ямар нэгэн байдлаар машины чинь хаалгыг онгоолгоод бид нар таныг баривчлаа гэж 3 удаа анхааруулаад тэгэл дуусгасан. Тэгэл нөгөө яг зогсоосон эргүүлийн цагдаа ч юм болохоор за одоо яах вэ гэсэн чи за яа саатуул гингүүд шууд цонхыг хаглаад хаалгыг онгоолгоо нөгөө эмэгтэй офицер ичгээр гарын нугалж байгаа л хүлээл аваач. Яг одоо тэгээ шүүхтэр ямар ч юу байхгүй чинь камераар бичлэгдсэн. Тэгэхэд тэр цагдаагийн офицер эмэгтэй цэргийн офицер одоо тэр нэлийн хошуутч өрийн солтоо байсан байх би. Жог юм хэрэгэлцэл байсан байхгүй. Жогон согтоо нэг тийм масарцсан байсан ч юм бат тэ. Тэр чинь ямар нэгэн байдлаар нөгөө нэг мансуур сэтгцэд нөлөөлөх бодисын нөлөөнд дор driving under influence гэж байна шүү дээ тэр тийм. Машин барьж байгаа таарч байгаа байхгүй.
Тэгээд цэрэг байна уу, Холливуудын од байна хамаагүй ш. Бидний Холливуудын одууд ингээд баримтлагдаал ингээд явж байгаа ч тийм. Тэд нар чи амар ял авна шүү дээ. Амар өндөр торгуул. Тэгээд тэр чин замын хөдөлгөөний ослын их юм уу заавал шүүх хурд орно тий. Заавал шүүхт орно. Манайд өөрөөр тэгээд торгуулаад тий. Тийм. Манайд чин гол нь ийм байгаад байна шүү дээ. Одоо цагдаа нар ингээд гимт хэрэгтэнтэй тий хүн алах гад байж байгаа нөхдүүдтэй одоо зүгээр энгийн эргүүлж явж байгаа цагдаа нар гар нүцгэж байгаа. Тийм шүү дээ. Тий. Одоо тэр замын нөгөө цагдаа улаан хүү лөө начин зодуулаад нас урч үгүй зодуулаад нэг амир хвчлэг гарч идэг үстэй тий. Одоо бүхчүүд бол тэр том бит таатай тийм нөхдүүд ингээ бариад ингээ юм зумаа ингээл цогц нүдэл явж идэг тий. Тэрийг ингээд тэд нар өөрсдөө хамгаалаад одоо тийм зогсоох тэрийг нь өөрсдийнхөө эрхийг нь байгаа тэгээ багц хэрэгслийг нь өгөхтэй байхгүй тий. А энэ дээр чинь зүгээр манайх нэг юм та андуураад байна. Манай цагдаа нар ингээд ус төрчдгийг болохоор яатагчгүй идэгчгүйгээ солиороод идэг. Тэр чинь шал өөр асуудал байхгүй юу тий. Энэ цагдаагийн өдөрлөг тим юм хийгээд байгаа мó энгийн зүгээр эргүүлж явж байгаа цагдаа юугаараа ус төрчийг хамгаалаад байж байгаа үү тий. Тэр ямар уучрал мөчрөлтэй холбоотой байх үү. Тий. Одоо харин ч манай цагдаа нар чинь гайгүй сайжирсан одоо нөгөө зөрчлийн тухай дуудлага муудлага өгөхлөөр тийм зөрчилтэй зөрчилгүй байна ирээд мессеж хүчээд тий. За инглиш шалгадаар итэл юм байла маяла гэдэг ингээд шууд хэлж байгаа байхгүй. Ийм юм ингээд орон сууцны том нийтийн байран ч гэсэн ингээд доод айл нь чимээ шуган гаргаад цагдаа дууддаг болсон шүү дээ. Тий. 11 Ирээл тэр хүмүүс шаардлага тавина. Эсвэл ингээд подвол юм уу энэ нийтийн үйлчлэгийн газар гол тэр хүмүүсийг гаргаал. Би нэг удаа дуудлага өгч үтсэн. Доор ингээд бүжигнээд харна парануудыг болдгоо. Тэгэхээр хоёр цагдаа дуудсан чинь ахаа ингээд тойроод ингээд урдалчин ингээд баарнууд байдаг юм байна мэн ихгүй. Тэгэхээр гоогүй наа баарнууд ч нөгөө чимээ шуган тус гарлах юмтай наадвал ч яахгүй мэддэхгүй. Өчи орж ирээ сонсох нь хоёр залуу ороод ирлээ. Тэгээ за та хоёр одоо сонсогдно ингээ сонссон чи. Тийм байна гүүг явсан чи яг доотлын бодоолд байгаа чи нөгөө нэг юм дугуулын хичээлүүлдэг газар заяа. Тэгээ тэнд нөгөө нийлж архитдаг. Тэгэл хаалган нүцээр га нөгөө өрч яваал юм уу чанга чанга юм яриад нөгөө хэд ч бүгдийг туу гаргаж байгаа. Яа согтуул хүмүүс байгаа юм. 22 цагаас хойш болохгүй шүү дээ. Америкт тийм байд юм тий. 22 цаг. Ер нь Европ ч гэсэн. Европ бол баг 20 цаг гээл унтдаг шүү дээ. Хүүхд нөөлөд тэгэл тэр чинь одоо энгийн үзэгдэл биш энэ хүүхдээ хүчрхэлээд нөө яагаад энэ эсвэл дуу чимээ гаргаад нэгэл өгсөн. Одоо тэр чинь одоо ийм юм харагддаг байхгүй. Энэ туулын бургас мургасыг чи ингээд өдрөөр шөнөөр хядж байгаа юм заяа. Барилга барих гэж байгаа нөхдүүд чи. Би 2 3 удаа дуудлага өгч үзсэн. Шүн дөлөөр байна гэдэг чинь тэр нөгөө хүмүүс унтаж амарсан хойно те бүгдээрээ галж ирж чадахгүй анхаарал сарнцсан унтж байгаа ийм үед нь хуйлцэрч байгаа байхгүй. Тэгэхэд тэрийг хэн зогсоодог вэ гэхлээр ямар нэгэн дарга биш те цагдаа ирж зогсоодог байхгүй. Та нар энэ шүн дөлөөр юу хийгээд байгаа юм бэ? Оргилж нь суурьшлын бунаад чимээ шууган те чимээ шуугаар гарахаар ингээд би бол одоо энэ нөгөө нөхдүүд нь болохоор дээгүүрээ зөвшөөрлийг нь өгчий те дараа нь авчий гэх ингээ яриа тохиролцсон байж байгаа шүү дээ. За чи нэг шүн мөнөр өөрөө ихлүүлээд гэх те. Би одоо цагдаа нарыг өмөрсөн дээр яг зөв бодож явдагс нэг санаагаа хэлье. Яг одоо ингээл төр ингээл дэндүү ингээл өсөрөө шүү дээ. Одоо энэ юу гэдгийг төрийн өмчт компаниудыг ч юм уу татан буулгаад байрыг нь зараад тийм ээ. Энэ том энэ байраар ер нь төрийн албаных юу их юм. Тэгээд нэг тодорхой хэмжээний сан үүсгээд за болж өгвөл нийгмийн даатгал матглаа сайн дөрөв болгочих юм бол энэ цагдаа гүйл зүгээр маш ихээр нэмэгдүүлэх хэрэгтэй. Ер нь дандаа үргэлж орон тооны хомсдолтой явдсан шүү дээ. Тэгээд энэ 2 жилийн өмнө 3000 ажиллаад авахгүй зарим нь гараад бизнесийн, зарим нь Солонгос явна, зарим нь Япон явна, Америкийн виз гарсан, Америк явна, Австрали их явж гин. Солонгос бүр одоо нэг төгсөлтийн нэг ангийн за би буруу сонсоогүй 20 залуу одоо мөрдөгчийн анги шүү дээ. Одоо манай сургуульд мөрдөн байцагчийн анги. Офицер тий. За би хотлоо яриаггүй л арай хотлоо ярьсанд баг 20 хүн тэнд шинжилгээ хийж ийн гинэ нэг ангийн нэг курсын гоё ч юм шиг тий. Гоё ч юм шиг бас сайч юм шиг ажицсан. Тийм. Тэгээд тэнд ингээд уулзалт молд ангийн уулзалтанд тэнд болж ийн гэж байгаа байхгүй юу? Яг хоо жоохон тоогийн дэгцүүлсэн гэж байна. Гэхдээ яг хоо миний бодлоор бол цагдаа гэдэг юм уу, шүүх гэдэг юм уу ийм одоо
бид нар чинь өмч хөрөнгө амь насаал хамгаалахгүй нийгэм мэддэг журмыг сахиулж байгаа шүү дээ. Бид нар одоо ингээд хардаа. Тэгэхээр Одоо гуруулаа ингээд асуудал хоорондоо ив зүйтэй шийдвэрлээл. Гуруулаа бие биенүүг харж байгаа л гэл. Өстө миний буруу, өстө би маш буруу ингээл ингэдэг байсан бол бид нар цагт хэрэггүй байхгүй. тийм шүү дээ. Ямар тийм боломж энэ дэлхийд энэ гариг дээр баг байх. Нийгэмд бол тийм байх шүү дээ. Ямар нэгэн байдлаар хоорондоо нодрог Бид өөрийгөө зөвлөж дунд л амьдрэн шүү дээ. Тэгээ магадгүй охид эмэгтэйчүүдийн хөгшчүүлийн эрхийг зөрчинө. Зүгээр гимгүү явж байгаа хүнийг зодод занчин. Дээрэнд нь Энээс хийн сэргэлж юм цагтаа эргүүлийн 2 цагтаа тийм. ирээл явдаг шүү дээ. Одоо бас эргүүлийн машинтай болцсон учраас нөгөө хурдан жирдэг болсон маань яг хоёул ирдэг болсон шүү дээ. Гүйж ганц цаг Тий. Баахан бүлэг сухтанууд ганцаараа Ингээд нь зөв энэ бусад төрийн албагаа танаад татан буулгаад юмнуудыг зараад цагдаа нэрхээ залинг 10 сая болгох хэрэгтэй. Гэтэ мэдээж бас мэрэгсэн цагдаа нэрийг бэлдэх асуудалтай ч бас менежментийн хувьд Тэгээ одоо цагдаа чинь цагдаа цэргийнх чинь маш их тэтгэврт гардаг тий нөгөө ажилласан тус ядаж гараад офицерүүд бол тий. бараг зарим гарч амжихгүй зайлуулдаг бол тэгээд ингээд чат хийчих. өрөвдөлттэй юм байгаад байгаа байхгүй. Тийм болохоор энэ хамгийн түрүүнд нэмэгдүүлэх ёстой албаагчд бол яалтчгүй цагдаа байгаа байхгүй. Тэгээд хүрлцэхгүй одоо энэ чи Ер нь доотлох хүрлцэхгүй байна, ачаалтай байна гэл ингээл тэр тоол нь нөгөө гим тэр хүний эрүүл мэнд амь нас ийм юм алдагдчихээн гэдгийг л сайн ойлгох. Цагдаагүй нийгэмд амьдрмаар байгаа бол оршуулгын газар л амьдрсан. Тэгээ хамгийн аюултай нь одоо эдийн засаг маш хүнд байгаад шүү дээ. Өдрөөс өдөртөл ингээл юмны өнөсөөл инфляци хүрхээ болоод инфляц идэгдээд ингэж байгаа үед бол юу болдог вэ гэхлээр гэмт хэрэг дээрэмтэлтэй булаалтын хэрэгүүд нэмэгддэг тийм. энэ сая энэ лоор таралт 15 настай нь 3 цэцэг таксины жолоочийг нэг акватай залууг утгадуулж акваг нь унаа явцсан байхгүй. Энэ дэр одоо бид нар хойноос нь очих нөгөө эдийг айгүй зодоод алчин тийм. Одоо миний хүүгийн машиныг дээрэн би дагаж очиж байгаа бол зодоод алчихна шүү дээ. Цагтаа тэрнээс сэргэлж байгаа ш. Тэрнийг 3 гөлийг ингээд цээрлүүлнэ шүү дээ. Барьж аваад эцэг ихийн дуудаад ингэж болохгүй гэ тэ. Гэхдээ бид нар өөрсдөө асуудлаа шийдэх юм бол бараг бид нар хүн амны гэмт хэрэг үлдэх эрсдэлтэй шүү. Одоо ингээд дунд сургуульд хүүхдийн дээрлэгчлэхээр очиод нөгөө хүүхдийн алгадаад унахчдаг юм болчих шүү дээ. Тэгэхээр тэр чинь бид нар насанд хүрсэн хүүхд алгадж унахаж бид нар гэмт хэрэгтэй болоод байгаа. Тий. Тэгэхээр ч очоод ингээд юу гэсэн үг юм бэ те. Тийм болохоор одоо энэ хүний эрхийн мэдрэмж гэж ярихаасаа илүүтэй те нөхцөл байдлаа боддоор дүгнэх хэрэгтэй байна. Та одоо ингээд энэ хүний эрхийн мэдрэмж ярьж байгаа хүмүүс өөр хүн тань шиг хүний эрх ингэ мэдэрдэг тийм байна уу гэдэг. Яг үнэ. Та төсөөл бодоод үзээрэй. Та хүний эрх ярьж байгаа таныг өөдөөс чи ингээд утга зоочих юм бол хэн таныг хамгаалах юм? Нөгөө мө эргүүлийн 2 цагта алаг машинтайгаа ирээл таныг хамгаална. Нөгөө хүний чинь баримтлаа. Үзэг нь хууг мошгол гавлаа юу? Ерөөс хоглол нэг л гаргаж энэ сэдис тэр надаа яриад. Гэхдээ энэ бол инээд юм биш шүү нэ. Инээд юм ханиад юм шүү. Цагдаа нараа жичгээ болоо тийм үү? Тий. За өндөрлөх үү? Энэ огёогоор нэг сэдв ярилж байна. За яг шүү дээ. Дууссан. Сайн таньдаг. За эргэлтэн оног хамкаг. Халхамка яг нөгөө юу гэсэн байлаа? Сургуулгүй хотхонд комисс авах. Зөвшөөрөл авах. Тийм комисс улсын комисс хүлээж авахгүй гэх ингээд сургууль цэцэрлэг байраагүй хотхон байрыг одоо зөвшөөрлийг нь өгөхөө хэлж байна. Хаамаагүй юм тийм солиор. Яг гоо одоо манай халхамка бол гэхдээ бас ажилд сайн шүү. Басмаа сайн хийн. Плов сайн хийн. Үнэхээр сайн шүү. Хөш. Амар хал царайтай ядж байгаа. Боловсролын сайд маань сургуулийн гуанзанд хоол түгээгээд баймаар гэдэг. Тэрийг одоо сурагч нар өөрсдөө ч хийсэн чадна. Одоо та нар ингээд хүүхдүүд тэр чинь бас аюулгүй байдлаа одоо хөрөгчөөд ингээд ангиудад хараадаг байхгүй. Цэцэрлэгт адилхан шүү дээ. Тэр арай нэг сэргэлэн нэг үеийнхнээс арай зөв тамууд нөрх ингээд тараагаад явдаг. Би лууган тэр плов хийвэл нэг тарган үзбек тагаа. Тэрийг боловсролын сайд хиймээргүй байгаа. Мөнгө их болохоор тийм. Мөнгө их болохоор. Өөрөө хоол намттай сайн. Үзбекэд очиж ерөөс намайг ямар ч тийм гадаад хүн гэснүүдээр харахгүй байлаа шүү дээ. Амкага аваад оч тийм үү. Гэхдээ яг энэ сургуулийг ингэж бас цогц болгоно бас ахаал үн үсэж байна. Тэгээд эн чин цаагаараа нөгөө МСС ч байт юм уу энэ чойч эднэр чинь бүгд барилгатай
сургуультай болчлоо шүү дээ. Одоо Жожо ч юм бол Канад сургуультай болчлоо. За тэгээд МСС-ийн сургуулиуд бол барагдахгүй те. Ингээл ер нь нэг амьдралыг зөвхөн одоо юу гэдгийг нэг баячуудад л зориулсан те. Нэг хідэн төрөөс татаас авдаг компаниудын хотхоноор хүмүүс амьдрах болцоотой болоод тэгээд тэр хүмүүс бас биччихилээ. Чи юмыг цогцоор нь харахгүй байна. Амкаг шүмжлээ, сохор байна ч гэнэ, доглон байна ч гэнэ намайг ингэж байгаа байхгүй юу. Үгүй та нар авч дийлэхгүй штэ тэр байрыг нь. Тэгээд тэр чинь тим юм ашиглалтанд оруулахгүй гэхээр чинь барилгын зах зээл унцтай байгаа штэ. Өнөөдөр хөдөөнөөс орж ирсэн ч юм эсвэл дөнгөж гэр болж байгаа залуу хосууд хамгийн юун гараж, юун гадаах зогсоол зүгээр гал төлөхгүй ус авахгүй л юмд л орж ивэл болоо гэж орно штэ. Тэгэд чин энэ хүмүүсийн сонголтыг тийм ээ хүн өөрийнхөө эрх чөлөөгөөр амьдрахын сонголтыг үгүй хийж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь одоо ингээд бүх юмыг дүрм журм хууль болгоод те эн чин стандарт болгоод эцэстээ юунд үүсгдэг вэ гэхээр эн чин социализмыг л байгуулж байгаа л асуудал. Хүмүүсийн эрх чөлөөг баг багаар хумаад хууль дүрм журмаар хүний амьдрал шийдэгддэг байхгүй юу. Яг хууль дүрм журмаар шийдэгддэг амьдралыг сая ярьлаа шүү дээ. Цагдаа бидний амьдралд ингэж оролцох хэрэгтэй. Шүүх бидний өмчийг хамгаалах хэрэгтэй. Бидний амь насыг хамгаалах хэрэгтэй. Бусдаар хууль дүрм журм гэдэг чинь өөрөө тийм одоо дэндүү тийм хийцүр ойлголт байхгүй юу. Амьдралын хууль ихсэл ах юм бол бидний эрх чөлөө багаснаа л гэсэн. Хайкул хэлсэн байгаа шүү дээ. Ер нь аяндаа бий болсон дэг журам л хамгийн сайн дэг журам маа гэж байгаа шүү дээ. Хүмүүс анхандаа хуйлгүй л амьдэр. Хүмүүс зогцоол мөнгө төгрөг гэж байгаагүй. Бараа материалаа арилждаг, солилцдог, тохирдог, сайн дурын үндсэн дээр харилцаанд орж иж тэр нийгэм чинь өсөж үндэж хөгждөг болохоос биш. Зүгээр амка халах амка битээр тийм ээ басмаа хийж хүмүүсийг хуурж ингэж поло моловоор аргалж хагаад тийм комплекс барьдаг байснаар гитар ч өөжгийн эднэр ингэ шийдчихдэг юм аа. Тэгэхээр энд ард нь дандаа мөнгө угаал таны татварын мөнгийг идэх таны эрх чөлөөг багасгах юм явж идэг. Тийм учраас Монголын ард иргэдэд би бол ингээд уриалмаар байна. Бид нар нийгэм бус хүмүүсийн амьдралыг бодохдоо өөрсдөө л тусгаад ойлгож тийм үү. Гитар ч өөжгийн шиг гаражтай байх ёстой гэдэг шаардлагатай. Амка шиг хотхонтой сургууль тэхэнд бид нар давж дийлэхгүй амьдрахгүй. Бид нар ийм зохицуултгүй бол бид нар пүрүс 20-оо пүрүс 40 болгоол тийм үү. Пүрүс 40-оо харьяар ч юм уу болгоол амьдрнаа. Байраа арай жоохон томруулна. Арай нэг өөр утга нь энэ бол бидний өөрсдөө сонголт. Хүн ямар ч байсан нэг үргэлж өөрөөрөө ингээл нэг юм үргэлж ийм тарчгаараа байхыг хэн ч хүсдэг байхгүй юу? Одоо бид нар энэ нэг хуучин нийгмээс их алсраадах шиг байна л. Тэ. Одоо энэ ардын хувьсгалын 50 жилийн кино, 60 жилийн 40 жилийн кинонууд төр уг нь байдаг байхгүй юу? Юу гэдэг вэ гэхээр Сэдэн бол Чавасын эднэр одоо хурц мөрз өөрсдөө барайл ингээл явж байгаа тий. Тэр одоо халхаа амка шиг тэр хоол тарааж шиг тийм төснүүд тэд нар ингээ эднэр өөрсдөө ингээ хараад өссөн. Тэгээд тэрийг хийгээд байдаг. Энэ жишээ нь одоо коммунизмын үед бол яагаад яашил гэдэг юм байсан бэ гэхлээр яашил тий хүнийг хөдөлмөрийн зэвсэг гэж үзэжсэн нийгэм баггүй юу? Эн чинь яагаад яашил байгуулж байгаа юм гэхлээр ээжийнх нь гарыг нь суллаж ажлыг хийлгэх гээд хүүхдийг нь 45 төрсний дараа 45 оноод ортог үлээ шууд ажилд нь оруулчихдаг. Тэрний тулд хүүхдийг нь харах хүнтэй гээд ясалт авдаг. Ийм байсан гэсэн чи одоо ингээл баг багаар эхлээл үдийн цай хөтөлбөр гэж хэрэгжүүлээл тий сургуулийн ерөнхий боловсролын сургууль дараа нь тэр хоол болоод тий ингээл ахаал яваад байгаа. Одоо Нямбатар ингээд Ирэх намраас бол сүүгнэ гэдэг ингээд нь шүү дээ. Ингээ харахлаар сүү юм уу тий? Тавраш. Харахлаар биш шүү дээ тий. Харахлаар сүүгийн ямар компани нийлүүлэх вэ? Тэгээд ингээд бас татаас харахлаар биш дээ. Их гоё сонсогддог юм тий. Хүүхдүүдэд нэг кальц дутагдaltaй, кальцийн дутагдaltaй хүүхдүүдэд гээд одоо эдний хийдэг реклам нь ерөөсөө тэр гэртээ байхлаар хоол байхгүй өсөөд тэгээд энд ирж хоол идэх гэж байгаа юм. Тэгэхээр зөндөө байна гэдэг нэг баггүй. Яг үнэндээ 5900 төгрөг багтах хоол байхгүй тий. Тийм юм хөгийн дандаа юм тэжээлийн дутагдaltaй хүүхд болгож байгаа юм байж байгаа. Тэгээд ямар ч шанарын тухай тэнд ойлголт. Би хүмүүсээс нэг хамгийн аимшигтай хүүхд байгаа. Аав ээжийнх халааснаас нь авчаад хүүхд нь жоохон хувийг нь танаа хүүхдэд би юм өгч байгаа шүү. Өгчөөд үлдснийг нь өөрсдийнхөө компаниудыг баяжуулахыг л энийг хөтөлбөрийн цаад агуулгын бол орж байгаа. Би одоо энэ одоо юу
гэж ойлгодгүй манай энэ залтууруудаас ингэ асуудаг бол асуумаар байдаг байхгүй. Гэрээ хөрсч орж ирээд чамаас давс ч юм уу мас уугаад эсвэл чи сефэнд байгаа мөнгөнийхөө талыг надад хатгал болчихаа. Би чиний мөнгөө өсгөх зөвхөн тэхгүй үстэй. Би бол шууд цагтаа дуудаад энэ юм гайж чагаа уулгаад чи юу миний мөнгө төрөг авах болчих энэ хулгай болчих. Тэгсэн бол улс төрчид бүх мөнгө өгчдөг тий. Машин одоо баг онхойсэн ч болно ирчлөөгөө өгчлөө. За тэгээд одоо машины татвар миний татвар гарсан байна. 570 мянган төлөх юм байна. Би за татвар ингээд бас шатлаад өсөж юм тий. Энд чинь зүгээр хуульчилсан болохоос ялгаагүй дээрэмжтэй. Тэгэхээр одоо хүмүүсээс би дандаа тэгж асуудаг. Тэр хөрсчийн өнгө үгүй гэж. Тэдгээр яг төтөд чи хуульчтэй гинэ. Тэгээд ийм л мал авах. Тэгэхээр ийм малнуудын тархийг сайн бид нэ одоо соён гэрүүл сайн ойлгох хэрэгтэй юм шиг. Гонтой хүмүүс ч бас байгаа. Би ч бас өөртөө хүмүүс амжаад үнийг малаар хараад би ч нэг бас. Одоо энэ зүгээр автогийн хэрэгслийн төлөв чинь 2.5 дахин нэмэгдсэн тийм. Ихэд одоо Нямбатрын ааш явал бол бүр цогцсон байгаа шүү дээ. Хаан шиг болсон бүгднгийн загнаас тэгэл жоохон эсрэг юм хэрэг бол төлбөртэй үдсэн чи ийм хөдөлгдсөн юм шүү дээ. Чи хиний одоо Нямбатрын нохоо яг үзэн нэмэгдэл гэдэг шүү дээ. Нохоо хүмүүжсэн чинь нөгөө Тэнгэрлэг ийм ард түмэн өрөвдөө шагаад байсан. Манай Нямбатрын цирк тоглоолоос сурцсан юм байна. Тийм 300 мянган гарчтай болж байгаа. Баг гооч нөгөө Вьетнамуудад мөнгө өгдөг байсан нь одоо бодтой амт тараалттай болсон байгаа. Зүг. Нэг тараалт нь баа болсон байна. Нөгөө тараалт нь баяр тийм. Би мэдхгүй. Агсчны ээж хамгийн данзаа шилтгүүдийн тараалт болсон байна. Өөжгүй. Одоо ч нэг шилдэг биш гол. Баяр бол хамгийн сайн стратегч ерөнхийсээ гэж ярьдаг байсан юм шүү дээ. Тэгээд дээр нь загсчны за энийг дараагийн хэсгээр намнуудыг нэг дараагийн нэвтрүүлгээр Монголын улс төрт яг юу өрнөд тий. Монголын улс төрийн намууд гэдэг чинь 28 сонгуульд юу болох вэ? одоо яаж нөхцөлдөж банзалддаг талаар тэрийг харуулъя. Тэгээ улс төрийн одоо том жижиг намууд ч ямар энэ нууц амгийн тий. Ер нь бол монголчуудаа ард түмнээ бид нар Тэнгэрлэг сайхан түүхшгээ сайхан амьдрах боломж байгаа. Гэтэ өөрийнхөө амьдралыг нөгөө хажуу хаалгандаа хажуу хашаанд амьдарч байгаа үнтэйг л адилхан бодох хэрэгтэй юм бол тийм. Бид нар нийтээр л энэ юм чи эсэргүүцэж ижил өөрчлөлт гарахгүй тэгэл ингээл гитар ч өөжгийг гитар дарангуут нь уярч уйлал тэгэл ангаасаа бодоод тавлан гутал ингээд цатаад байж болохгүй байгуураас үүсчихэ. нэг асуудлын ард нэг жанцнаар айд ичгэрэл тэгэл ингээд солиороор уянгараад нийтээр ингээд айд нийтээр өөрлөд гэж болмоор. За баярлалаа. За баярлалаа та бүхэнд бидний дэмжээрэй. За. Тэгээд дараа 7 хоногт уулзцгаая.